1 2. За орой минь тэтгэл яхан нас нар минь ээ. Бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө эзний үгээс суралцдаг цагаа эхлүүлцгээе. За би нэг зүйл шалгаа тэгээ хамт эхлэе. За өнөөдрийн маань хамт үзэх эзнийхээ үгтэй нэгдэх энэ цаг маань бол Матай 8 дугаар бүлгийн 23-аас 27 дугаар хэсэг байна. Тэгэхээр бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө хэсгийг хамт үзээд явъя. За тэгээд гарчих нь бол шуурга намдаа гэсэн. Тэгэхээр үргэлжлээ явж байгаа. Тэгэхээр өнөөдөр манай Библи судлах цагаар шуурга намдаасан Есүс Христийн амьдралын нэг хэсэг байна. За бүгдээрээ тэг хамт залбираад тэгээд эхлэе. Эзэн бурхан минь энэ цагийн төлөө би талархаж байна. Бурхан аав минь бидний их үүсвэр бүтээгч эзэн мөнхийн амьдралын тэр гайхалтай ивэл ирүүлэг үнгүү бэлгэлсэн эзэн минь тань руугаа бид хандаж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан эзэн минь та бидний сонсож байгаа хувь хүннийг бүрийн оюун ухааныг эзэн та өөрийнхөө оюун ухаанаар шинжлэхийн тулд энэ цагийг та удирдаач. Тэгээд ариун сүнс тань даатхан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө хэсгийг уншийе. Матай 8-ын 23-аас 27. Шуурга намдаа гэсэн хэсэг байна. За би уншлаа. Түүнийг завинд суухад шавнаар нь түүнийг даглаа. Гэнэт нуурт хүчтэй шуурга босож завь давалгаанд автахад Есүс харин унтаж байлаа. Тэд ирж түүнийг сэрээгээд эзэн авраач бид сүрлээ гэхэд нь Есүс тэдэнд юунд айцгаана вэ? Өчүүхэн итгэлтнүүдээ гээд тэр босож салхи болоод нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо. Хүмүүс гайхаж энэ юу н ямар янзын хүн болоод салхи нуур хүртэл түүнд дуулууртай байгаа юм болоо гэлцэв. Амен. За тэгээ бүгдээрээ өнөөдрийнхөө хэсгийг үзэхдээ яг ямар хэсгээс ийш орж байгаа вэ? 8 дугаар бүлэг маань уулан дээрх сургаал Есүс уулан дээр сургаалаа айлдаад тэгээд замаараа уйман өвчтнийг эдгээсэн, зуутын даргын зарц боолын өвчнийг бас үгээрээ эдгээсэн. Тэгээд синагогт орсон гэсэн бусад бичээс дээр нь байгаа. Тэгээд синагогоос гараад юун дээр Петрийн герт очиж байгаа. Тэр үед Петрийн хадам ээжийнх нь өвчнийг эдгээгээд тэгээд нар жаргах үеэр асар олон хүмүүсүүдийн ирсэн бүх өвчтэй хүмүүсүүдийн өвчнийг нь эдгээсэн, олон янзын чөтгөр шүглсэн хүмүүсүүдийн чөтгөрийг нь үгээрээ хөөн зайлуулсан. За тэгээд маргааш нь гэж хэлж болохоор үүний дараа 18-ыг хараарай. Өнөөдрийн хэсэг яг энтэй холбогдож байгаа. Тэгээд үүний дараа эргэн тойронд нь асар олон хүмүүс Есүс дээр ирээд цугласан түүнийг өвчин зовлонгоо эдгээхээр энэ дэлхийлэг асуудлуудаа шийдэхээр асар олон хүмүүс Есүс дээр ирсэн байгааг Есүс хараад холтсон байгаа. Нуурын нөгөө тал руу 18-ыг бүгдээрээ 8:18-ыг унших юм бол эргэн тойронд нь байгаа үе олныг Есүс хараад нуурын нөгөө тал руу явахыг тушаалаа гэж байгаа. Тэгээд яг энэ үед нэгэн хуулийн багш болон бас нэг дагалдагч ирээд түүнийг дагая гэх үед Есүс дагалдагч байхын хэрхэн золиостой ямар амьдрал вэ гэдгийг заасан номлол явсан тий. Тэгээд бид нэр орд нь үтсэн бол 3 гайхамшиг болоод нэг номлол яваад 3 гайхамшигийнх нь бидний дараагийн 3 гайхамшигын эхний гайхамшиг нь үзэх гэж байна. За тэгэхээр 23-аас 27 дугаар ишлэл дээр байна. Тэгэхээр энд нөгөө нэг 18 дугаар ишлэлээ харахад яалаа нуурыг гатлаад бүгдээрээ явъя гэдэг олон хүмүүсүүдээс холдоод нуурыг гатлахаар явах үед болсон үйл явдал. За тэгээ бүгдээр эхнээс нь хараад явъя. 23 дугаар ишлэлээс харах юм бол энэ ишлэл дээрээс бид нар хэд хэдэн зүйлийг харж болохоор байгаа. За бүгдээрээ ишлэлээ унших юм бол Есүсийг завинд суухад шавнаар нь түүнийг даглаа. За энэ ишлэл дээр бид нар маш чухал зүйлсүүдийг ойлгох хэрэгтэй болно. Санах тэр нь юу вэ гэхээр 18 дугаар ишлэлээ харах юм бол яаж байгаа вэ гэхээр Есүс нуурыг гатлаад явъя гэж хэлсэн. Есүс нуурыг гатлаад явъя гэж хэлсэн тий. Есүсийн заавраар Есүсийг дагаад тэд нар нуур гаталсан гэсэн үг. За хоёрдугаарт нь тэд 23 унших юм бол түүнийг завинд суухад шавнаар нь түүнийг даглаа гэсэн. Тэгэхээр энэ нуур гаталж байгаа энэ аялалч гэдэг юм уу, энэ үйлдэл, энэ аялал маань хэний заавраар болсон бэлээ? За түр байж байгаа. Би гэлс нэг энд гадаа нэг саадуулж байгаа зүйлийг зогсоогоод тэгээд эргэж орж ирээд яа. Үргэлжлүүлээ нэг удахгүй.
Манайх нөгөө мууртай байхгүй юу? Тэг муур гарыг дуурайд ингээс гаргачлаа. За одоо гайгүй. Тэгэхгүй хөл ингээд микрофон сонсогдоод бодол сарнилаад байх юм. За тэгэхээр анзаарах юм бол те Есүсийг дагаад явж байгаа завинд суугаад нуур гатлах гад. Тэд нар өөрсдийнхөө амьдралаараа яваагүй. Есүсийн заавраар 18 дахь ишлэлээр Есүсийн заавраар нуур гаталж гин. Тэгээ Есүстэй хамт завинд сууж гин. Тэгээд Есүстэй хамт нэг завинд байгааз эдгээр зүйлсүүдийг бид нар эхлээд бодох хэрэгтэй. За ийм байдалтай нөхцөл байдал дунд шүү. Тэгээ 24 дугаар ишлэлийг харах юм бол яаж байгаа гэхээр нэг үйл явдал бий болж гин те. 24-ийг гаргая бүгдээрээ. За яаж байгаарай. Гинэт хардаа гинэт гэж байгаа байхгүй юу? Гинэт нуурт хүчтэй шуурга босож завь давалгаанд автахад харин Есүс унтаж байла. За эндээс харах юм бол гинэт гэдэг энэ яг хуу гинэт нуурт ийм шуурга болсон тохиолдол байгаа юм. Тэгэхээр яг ингэ жоохон судлахад бол Галил нуур маань өөрөө ямар хэмжээтэй, ямар газар зүүн байршилтай вэ гэхлээр за ингээ фитээр англи хэл дээр бол одоо судалгаан дээр бол фит гэж ярьж байгаа шүү дээ, тий. Гүнийг уртыг нь бол нөгөө нэг юу лээ. За нэг хиллэг байгаа. Тэр хиллэг нь ч яах вэ? Тэгэнгүүт л хамгийн гол нь юу? Монгол одоо километр лөө тэгээд метр лөө ингээ хөрвүүлсэн байгаа. Тэгэхээр Галил нуур маань юу гэхээр уртаашаа 21 км, өргөөшөө 11 км. Тэгэхээр ерөнхийдөө өргөөшөөгөө гол гаталсан гэсэн санаа. Яагаад вэ гэхээр Капернаум ч өөрөө Галил нуурынхаа баруун хой талд тавьцаа байгаа. Тэгэхээр нуур гаталж байгаа нэг бас нэг тэр доор нэг хот байгаа юм. Тэгэхээр тэр хот Капернаум, Генесарет тэгээд юу лээ тэрний гурван хотын нэг гурвалжилсан нэг юм аялал маягийн байгаа даахгүй. Тэгэхээр тэгээд хамгийн гол нөгөө юуных нь Галил нуурынх нь гүн нь болохоор юу вэ гэхээр 45 м гүнзгий, нэлээд гүнзгий. Тэгээд одоо байшингаар одоо бид нар нүдэнд байн харагддаг хідэн давхар байртай дүүц хүүцгээ гэхлээр 10 давхар хэмжээний тийм байшингийн хэмжээний гүнзгий гэсэн үг. Тэгээд Галил нуурыг ингээд тойроод толгодууд байдаг. Галил нуурыг эргэн тойронд нь толгодууд. Тэгэхээр яадаг вэ гэхлээр газар зүүн байршлаар одоо нөгөө нэг салхилах үед олон толгодуудын дагаж орж ирж тэр нэг юм хонхор гүнзгий тэр нууртыг гинт салхилахад маш ахархан хугацаанд тэнд нууранд салхи босож одоо нөгөө нэг давлаа шуурга болох боломжтой тийм гинтийн тийм газар зүүн үйл явдал болдго юм байна л да. Тэгэхээр ерөөсөө маш яг ингээд суугаал явхад цаг агаар гоё байсан ч гэдэг юм уу нуур нам гүн байхад нэг хэдхэн минутын дотор л Галил нуур давлгаалах тийм үзэгдэл ерөнхийдөө байнга болдог гэж байгаа. За ийм байдал донд яг энэ одоо шуургын нэг шуургатай таарсан гэсэн үг. Тэгээ 24-ийг харах юм бол яасан бэ гэхээр тэр шуурга бий болоод тэгээ дээр нь нэмээ тэр давлгаа нь завь руу давж орж ирж байгаа. Тэгээ тэр нөгөө нэг завь нь ингээд усаар дүүрэх хэмжээнд ирж гин гэсэн үг. Тэгээ энэ үед яасан бэ гэхээр Есүс унтаж байсан. Сонирхолтой тий. Ядарсан байж болж ийн эсвэл өөр ямар зорилго байсан байж болох вэ? Ямар ч байсан Есүс унтаж байсан. За тэгээ чааш нь харах юм бол бид нар эндээс юу харж болох вэ гэхээр нөгөө Есүсийн дагалдагч нар байгаа шүү дээ. Бүгдээрээ Матай өмнөх бүлгүүдийг харах юм бол Есүс Симон Петр болон Андрег дууддаг те. Нуурт загасныхаа торыг ингээд загас барьж их үеэр нь те барих гэж их үеин ч юм уу дуусчих үеин ч юм уу. Дараагаар нь цаашаа жоохон яваад Зебедийн хүүгүү Яаков Йохан хоёрыг бас дууддаг. Бас аавтайхаа хамт Зебедээ эцэгтэйгээ хамт бас нуурт тороо бас ингээд бэлдэж байх үеэр. Тэгэхээр ингээд Есүсийн одоо энэ завин дээр энэ үйл явдлын үеэр дор хаяж дөрвөн дагалдагч нь загасчд байсан гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө Есүс Капернаумд өөрөө суурч ирсэн. Тэгээд тэр хавийн одоо хотууд маш ойрхон байралтай тэр хотууд дунд Есүс үйлчлэл нь бас нэлээд ихэнх үйлчлүүд нь болж байгаа юм. Тэгэхээр дагалдагчд нь хүртэл тэр хавийн дагалдагчд. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тэд нар өөрсдөө Галил нуураа мэддэг. Тэгээ Галил нуурт түрүүний тэр газар зүүн байршлаасаа болж тэгж гинт одоо Галил нуурт тийм аюултай шуурга болох тэр үзэгдлийг тэд нар маш сайн мэддэг. Дамаад нөгөө мэрэгжлийн загасчд Петр, Андре, Яаков, Йохан эднэр бол бүр сайн мэдж байгаа. Багаасаа бүр тэнд өссөн, загас барьж өссөн гэр бүлийнх нь өөрсдийнх нь бизнес нь гэсэн үг те. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тэд нар тэр
шуургыг ямар аимшигтай, аюултай, аминд аюултай вэ гэдгийг маш бодиттой мэддэг. Туршилгаараа бас тэдний нутгийнх нь хүмүүс ч гэсэн тэр шуургад бас амь алдсан хүмүүс байх магадaltaй те. Насаараа амьдэрсэн тэр шуурга нь хідэн хүний амийг авсан ч юм уу те. Ямар аюултай шуурга гэдгийг тэд нар маш сайн мэдж байгаа. Тэр нь зүгээр хин нэгэн нууранд гарч үзээгүй далайн одоо тэнгис далайн шуурганд орж үзээгүй хүний нэг юм мэдхүүн айдас биш. Харин ч мэдлэгтэй хүмүүсүүдийн бодтой яг аминд тулах тийм айдас аюулын өөдөөс төрж байгаа төрлөх айдас нь байгаа даа байхгүй шууд маш бодтой тэгээд тэгэхээр зүгээр нэг тийм аимхадаа болоод айдсан биш маш бодтой тийм аюул тулгарсан гэсэн үг. Тэгээ эндээс бид нар юу харж болох вэ гэхээр ингээд судалж байхад ингээд бясалгаа бодож байхад бол нэг иймэрхүү байдлууд бууж байгаа. Тэрний юу гэхээр тухайн тэр одоо хүчрхэг шуурга агуу хүчрхэг шуурга маань өөрөө тэнгист болж байгаа шүү дээ. Галил нуур гэж байгаа боловч бас Галил англи хэлээр бол sea гэдэг тэнгис гэсэн хэллэг бас байдаг те. Тэгэхээр Галил тэнгист Галил нуурт болж байгаа тэрхүү гинтийн шуурга нь өөрөө газар зүүн байршлаараа тэр гинт гарч ирдэг шуурга нь маш бодиттой аюул. Эндээс бид нар юу харж болох вэ гэхээр хүн болгоны амьдралд айдаг зүйл байдаг. Тэгээд тэр айдаг зүйлсүүд нь зарим хүмүүсүүдийнх нь хувьд мэдэхгүйгээсээ болж айдаг айдсууд байгаа. Аимшигтай биш мөртлөө ямар нэгэн байдлаар л тэр зүйлээс айгаад идэг. Тийм айдсууд байж болдог. Зарим нь болохоор яг бодиттой аюулыг нь мэдж байгаа учраас яг зөв учир зүйн зөв одоо шинжилгээнд дээрээс гарч ирсэн зөв айдас ч гэж байгаа. Гэхдээ юу хэлэх гээд байна вэ? Хамгийн гол нь хүн болгонд айдаг зүйл гэж байдаг. Тэгээд тэр айдаг зүйлтэйгээ нүүр тулах үед шууд автоматар энэ дотор нь бүр ингээд суурилсан тэгээд бүр маш тийм бодиттой учир шалтгаанаас гардаг төрлөх айдсууд нь гараад ирдэг. Тэгэхээр энэ төрлөх айдас одоо энэ төрлөх зүүн совин аяандаа шууд ингэ байгалийн зам ёсороо тэр зүйлтэйгээ нүүр тулах үед шууд бий болдог тэр айдас гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ айдас гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм айдас байгаад байгаа юм. Тэгэхээр одоо дэлхийн одоо амьдралын үйл явдал, дэлхийн амьдрал дээр болдог одоо энэ нөхцөл байдлууд бас элдв янзын одоо зарчмууд, элдв янзын ойлгож ухаарсан тэр үннүүд, дүгнэлтнүүд дээр бий болдог айдсууд гэсэн үг. Дэлхий дээрх айдас гэсэн үг шүү дээ. Бид дэлхий дээрх амьдралаас бий болдог айдсууд. За энийг бодчихоорой. Тэгэхээр энэ зүйлтэй тэд нар нүүр тулсан гэсэн үг. Харин энэ зүйлд Есүс хэрхэн яаж одоо энэ нөхцөл байдал донд дагалдагч нартайгаа харилцаж байгаа вэ гэдгийг бид нар өнөөдөр үзэж яваа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэрхүү айдас маань хардаа маш бодиттой аюул. Маш бодиттой зүгээр нэг айдсан биш. Тэгээд тэр нь үхлийн аюултай. Одоо бүгдээрээ ишлээ харъя. 24 дугаар ишлэлээр ингэж хэлж байгаа. Гинэт нуур хүчтэй за ингээ 24 ингэсэн. За тэгээ 25 дээр Иесус унтж байсан. Тэгэнгүүтлээ 25 дээр яасан бэ гэхээр 24 дээр юу гэж байгаа вэ? Хүчтэй гинэт нөгөө нэг болдог жамаараа нөгөө нэг аимшигтай үеийн таарцсан. Тэгээд хүчтэй шуурга болоод завь одоо хамгийн гол нь завь давлгааны усанд автж эхэлсэн гэж байгаа байхгүй ингээд. Усанд автж гинэ гэдэг чи яаж ийнэ гэхээр хичнээн одоо юу гэдэг шуурга болсон ч гэсэн завин дотор нь ус орж ирэхгүй байгаад их юм болоо тэд нар бас боломж вэ штэ. Нөгөө нэг мундаг мэрэгжлийнхаа тэр сэлэлтээр урд нь иймэрхүү байдалд магадгүй орсон байж болох юм. Эсвэл орохын ирмэг дээр тэд одоо юу гэдэг сэлэлтийнхаа чадвар мадвараа ашиглаад хэрхэн яаж явах уу тэр давлгааны хаагур нь явбал яаж ам ултрах боломжтой вэ гэдэг тэр дурчилгаараа мэрэгжлээрээ тэд нар ингээд амьд гарах боломжтой. Гэтэл энд яаж ийнэ гэхээр тэр дуршлаг мэдлэг чадварыг нь даваад одоо завинд нь ус ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэд нар бол яг нуурынхаа голд ирсэн байсан гэсэн. Ерөнхийдөө бол яг голд тэр хамгийн гүн хэсэгт нь тэгээд яг одоо ямар ч найдваргүй үед тэд нар хэлж байгаа нарда 25 дээр тэд Есүс дээр ирээд түүнийг сэрээсэн гэж байгаа. Ийм үед хүртэл Есүс унтж исэн гэсэн байдал байгааз. Тэгээд түүнийг сэрээгээд хэлж гин. Эзэн биднийг авраач, бид сүрлээ. Энэ сүрлээ гэдэг үг нь бол англи хэлээр монгол руу орчуулах юм бол сүрлээ, үхлээ, мөхлөө, баларлаа. Одоо бүр яг ингээд нэрэ будаа боллоо те сүрлээ, үхлээ гэсэн утгууд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид үхнэ гэдэг санаа хэлж байгаа. Тэгээд Марк дээр харах юм бол Марк дээр хараа тэд түүнийг сэрээгээд Марк 4:38 дээр тэд түүнийг сэрээж түүнд багшаа бид сүрхэн үххэн гэсэн үг те танд хамаагүй гэж юу гэж хэлж байна.
Тэгэхээр энэ юунууд нь Есүст хэлж байгаа одоо энэ биен дээр бол Есүсээс гуйсан гэдэг хэллэгээр одоо гуйж те түүнээс хүсэл тавьж штэ. Тэгээ энэ нь болохоор юунаас бий болж байгаа вэ? Түрүүн би тайлбарлах гээд оролцсон те. Айдсаас. Төрлөх айдсаас нь. Загасчдын айдаг зүйл нь юу гэхээр тухайн үед бол тэр давлгаа байсан байгаа байхгүй. Тэгээд яг давлгаанаас айдаггүй хүн ч гэсэн загасчин биш хүн ч гэсэн тухайн үед яг тэр үхлийн аюул дээр ихээр үхлээс айж байгаа шүү дээ. Хүн болгон үхлээс айдаг. Тэгэхээр яг үхэх одоо жишээ нь бусад одоо ингэж бодъё л да. Загасчд биш одоо жишээ нь энэ дунд Матай явж исэн байж таарна те. Энэ бид нар өмнөх бүлгийг харах юм бол Матайг дуутагдсан байсан. Тэгэхээр Матай бас явж исэн. Гэхдээ Матай ч загасчин биш. Татвар хураагч. Гэхдээ тэр айн. Яагаад вэ гэхээр мэдээж бодиттой тэр нөхцөл байдлаас айн давхар Петр, Андрэ, Яаков, Йохан нар хүртэл айж байгаа байдлыг хараад ирсэн айн гэсэн үг шүү дээ. Ягаад тэгэхээр тэд нар чинь мэрэгжлийн загасчд мөртлөө энэ яг одоо үхнэ гэдгийг орилоод Есүсээс сэрээрээ гэл одоо хамгийн ойр байсан нөгөө хэд чинь шүү дээ. Петр, Яаков, Йохан гурав чинь хамгийн ойр байдаг хэдүүд нь загасчд хүмүүс ихгүй. Тэгэхээр тэд нар чинь Есүсийг үхлээ эзэн минь биднийг авраач бид үхэх нь танд хамаагүй юу гэдгийг хараад хүртэл айж байгаа. Тэгэхээр энэ айдас бол маш бодиттой ийм төрлөх айдас нь хүн болгонд тухайн үед хэдэн хүн байсан те 12 бүрдсэн байсан уу бүрдээгүй байсан уу мэдэхгүй. Одоо бол яг тодорхой тоо байхгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан ингээд тэнд байгаа дагалдагч нар бүгд айсан энэ байдалтай. Тэгээд энэ айдсаас гарж байгаа одоо орилоо хүсэх хүсэмжил нь юу вэ гэхээр биднийг авраач бид үхлээ штэ танд хамаагүй юм уу бидний үхэх хэсэг нь гэдэг нэг иймэрхүү байдал дээр өөр лугаа хандсан гуйлт байгааз. За энийг бүгдээрээ харъя. Гэтэл Есүс за энэ дээр хараа. Энэ дээр би юуг за ингээд одоо бүгдээрээ би бас дунд нь ингээд ганц нэг бодсон зүйлсүүдэд тэмдэглэсэн зүйлсээ харахад завь усан давтав гэсэн тэ. Тэгэхээр тухайн завь маань өөрөө юу гэхлээр бас юу тухайн үеийн одоо загасчдын завь бол нэлээ өндөр. Одоо зүгээр нэг одоо энэ тэнд байдаг те аял зугаалгаар явдаг мовдөг одоо хаанч байдгийн зүгээр нэг юм гол гарах зорилготой завь биш ингээд загас магас хийх их хэмжээний загас орох боломжтой. Тэгээ олноороо хажууд нь загасныхаа тор мороо нөгөө айхтар хүнд асар хүнд тор мороо ингээд хийн. Дээр нь загасч дор хаяж те хоёроос дээш хүн байна. Тэгээд загас асар олон загас хийхэд те бид нар ингээд дараагаар нь сайн мэдрэний номнуудаас харахад ингээд завь нь загсаар дүүрүүгээл те асар олон загас магас багтах хэмжээний тэгээ нэлээ өндөр одоо биеийн хаагур эдийн тийм том завь байхгүй. Тэгэхээр тэр завь маань усаар дүүрж байгаа. Тэгэхээр тэндээс энэ завь бол хэр баргийн давлгаанд одоо юу гэдэг усанд автахааргүй завь боловч тэрийг давсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидний одоо хүний тэр нэг аюулгүй байдлын нэг юм хязгаар байгаа шүү дээ. За энэ хэмжээнд ирэхэд л одоо юу гэдэг ингээд бидний барьсан бидний дуршлаг мэдлэг одоо энэ нөхцөл байдал маань энэ байгалийн аюулыг даваад гарчих байхаа гэсэн нэг тийм төсөөллийг нь давсан аюул бий болцсон гэсэн үг. Тий. Тэгэхээр энэ бол байгалийн тэр одоо тэр аюул. Тэгэхээр Есүс ингээ унтж байсан. Тэгээд бид нар бас би ингээд анзаарах юм бол бодоод байх нэ энэ Есүс яагаад унтж байсан бол гэдэг ингээ бясалгаа залбираад бодох үед бол Есүс нэг бол яг хөө ингээд логикоор ингээ бодоход бол нэг бол Есүс асар их ядарсан байж болж юм те. Тэгээд тэр аимшигтай орилоон тэр аимшигтай давлгаан аянган захиж байгаа аянга тэгээд тэр салхины тэр чимээ тэгээд тэр давлгаануудын завийг зогсож байгаа тэр аимшигтай чимээ мэмийг үл тоогоод унтж исэн байх магадлал хэрвээ. За ямар ч байсан нэг иймэрхүү магадлал байж болно. Тэгээд бас нэг магадлал нь юу вэ гэхээр Есүс зоригтой унтж исэн одоо. Зоригтой чимээгүй байсан гэсэн. Тэгээ энэ дэр дараагаар нь бид нар итгэлийн амьдрал дээр бас цаад зарчмыг гаргаж ирэх боломжтой. Хамгийн гол нь энд юу явж ийнэ гэхээр энэ зүйл Библиэд орсон энэ үйл явдлаар дамжуулан Есүсийн дагалдагчдын итгэлийн одоо дадлагжуулах итгэл нь Есүс эзэндээ итгэх итгэл нь ийм үхлийн нөхцөл байдал амьдралын ийм нөхцөл байдал донд хүнд итгэхгүй юунд итгэх вэ гэдэг энэ одоо энэ сонголтын үед тэд нар орж ийнэ гэсэн ерөнхийдөө. Бурхан эцэг Есүс одоо тэр ариун сүнс тэр утга учиртай тэр нэг юм одоо итгэлийн сургууль, сүнслэг сургуулалтанд орж ийнэ гэсэн санаа байгаа байхгүй юу? Итгэлээрээ тэр дадлагж хичээлд тэр орж ийн гэсэн. Тийм учраас Есүс одоо бид нар ингээд ямар нэгэн хичээл сургуульд суух ч гэдэг юм уу, жолооны хичээл ч юм уу, англи хэл ч юм уу ямар ч үед багшийн одоо танхимын сургалт гэж байгаа тий. Давхар
дадлага гэж байгаа. Одоо яг практик дээр дадлага хийх. Тэгэхээр дадлагын үеэр багш нар бол ихэвчлэн чимээгүй байдаг те. Орхидог яг үлдээдэг. Миний хажууд нь гэхдээ хянаад явна. Одоо энд ч гэсэн Есүс орхичоогүй хажууд нь байгаа өстэй. Гэхдээ чимээгүй байсан. Энэ үед юу вэ гэхээр дагалдагчид маань өөрсдөө энэ мөчийг хүртлэх өмнө нь заасан тэр уулан дээр сургаал тэгээд өмнө нь юу боллоо уйман өвчин гэдгээсэн үгээр зуутын даргын өвчнийг гэдгээсэн яг өмнөх оройн асар олон хүмүүсүүдийн чөтгөрийг нь хөөн зайлуулсан бүх төрлийн өвчнүүдийг эдгээсэн энэ бүх төрлийн өвчнүүдэд уйман өвчин ингээд идэгшгүй өвчнгүүд бүгд орж байгаа шүү. Сохор нь хараа орж байгаа, доглон хүмүүсүүд нь хөлтөө болж гин. Тэгээ бүх төр хүмүүс нь одоо нуруунд дэгширж ин ч гэдэм үү. Асар ол энэ ер бусын энэ эдгэрлийг харж ирсэн. Тэгэхээр тэнд хангалттай итгэлийн одоо тэр нөхцлүүд шалтгаануудыг нь Есүс хийгээ заадгаа заачихсан байсан. Тийм учраас одоо энэ танхимын сургалтаас одоо дадлагын сургалт гэдэг юм уу те тэр итгэлээрээ хэрхэн явах вэ гэдгийг нь шалгах хэмжээний. Гэхдээ магадгүй Есүс тухайн үед яг унтж ирсэн байж болно. Гэхдээ тэр унтах нь хүртэл зоригтой гэсэн санаа хэлэх гээд байхгүй юу. Тэгэхээр ийм үед одоо яаж ийнэ гэд харъя. Тэгэхээр Есүс дагалдагчид маань Есүс дээр ирээд одоо Есүс тардаа аюулыг мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Есүс ч өөрөө бурхан шүү дээ. Есүс өөрөө хүмүүсүүдийн бодол санааг нь хүртэл Есүс олж таньж мэдээд бодолд нь хүртэл Есүс хариулж сургаал номлолоо хэлдэг тийм хэмжээний эзэн байхад бүр хүмүүсүүдийн сүнсийг нь таньж мэдэх эзэн учраас тэд нар Яаков, Андрей, Йохан, Петр, Андрей, Яаков, Йохан гэдгээрийн сүнсийг нь таньж мэдэж, дуудлагыг таньж мэдэж тэднийг дуудсан шүү дээ. Тэгэхээр тийм агуу мэдэх, далдыг мэдэх чадвартай эзэн зүгээр унтчихад хажууд нь хаалга нүтгэд бид нар унтж байгаа л сэрдэг үсттэй. Гэтэл тэр амар шуур болж хахад Есүс тэр шуургыг мэдэхгүй байна гэж юу? Нэгдүгээр энэ иймэрхүү маягаар тэд нар Есүстэй харьцаад байгаа байхгүй одоо. Сэрэж байгаа юм. Есүс дээр очиод сэрэж байгаа юм. Сэрэнгүүтлээ тэр сэрэ хэрэгцээ байна гэж харж штэ. Тэд унтаад энэ аюулыг эзэн Есүс мэдрэхгүй байна гэсэн санаа. Тэгэнгүүтлээ аюулыг мэдэгдэж байгаа юм. Юу гэж хэлж гинэ вэ гэхээр эзэн. За одоо энэ хардаа энэ гурван үг ерөнхийдөө гурван санаа хэлж байгаа байхгүй юу? Эзэн гэж хэлж байна. За одоо энэ эзэн гэдэг санаа дээр те яг одоо бидний амьдралын эзэн мөн үү? Тэ эсвэл ямар байдлаар хэлж байна? Тэгэхээр би энэ дээр хардаа 25-ын энэ дээрээс надад нэг ийм зүйл бодогдсон юм байгаад байгаа. 25-ыг ингээ харах юм бол тэд Есүс дээр ирээд түүнийг сэрэж байгаа юм. Тэгээд эзэн авраач бид сүрлээ. Эзэн биднийг авраач бид сүрлээ гэсэн юм хэлж байгааз. Тэгэхээр эндээс биш тэ ингээ харахаар одоо энэ дээр та энийг харж байгаа бол нэг ийм зүйл байна. Уялдаа одоо энэ уялдаа учир зүйн холбоо уялдаа гэсэн нэг тийм одоо юу гэдэг нэг тийм юу байгаа шүү дээ. Нэг юм сэдв тийм нэг юм объект байгаа шүү дээ. Одоо юу гэдэг вүлээ тийм уялдаа холбооны нэг юм холбоос байна. Нөгөө талдаа тийм төрлөх туршлагаасаа бий болсон тэр нэг айдас байгаа юм. Тэгэхээр одоо оюун ухааны сэтгэх чадвар гэдэг юм уу? Энэ дээр болохоор яг тэр дуршлаг тэр айдсаасаа болсон тэр айдсаараа хөтлөө өдөрдүүлж сэтгэх сэтгэлгээ нөгөө талдаа болохоор учир зүйн тэр одоо дүгнэх ялгаж салгах дүгнэх тэр сэтгэлгээ хоёр байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үед яасан бэ гэхээр тэд нар айдсаараа сэтгэж эхэлж байгаа байхгүй. Айдсаараа. Тэр айдас нь юунаас бий болж байгаа гэхээр мэдээж тэр өмнөх энэ одоо шуургал яг хүнийг алах хэмжээний шуурга нэгдүгээр хоёрдугаарт тэр дундаа дахиад завин дотор нь ус нь ороод ирчихсэн яг бодиттой үхэл ирж ийн эргэн тойронд нь юунаас нэлээд холдцоо одоо түрүү хэлсэн шүү дээ Галил нуур чинь 11 км. Тэгэхээр ойролцоогоор дундаа ихэр чинь 5 км-ийн зайтай иргэн тийм хол байгаа байхгүй. Тэгээд завин усаар дүүрж эхэлж ийн. Тэгээд шуурга зогсох, юун зогсох ямар ч бараа сураг байхгүй үүл мүйл ингээд дүүрчихсэн. Тэгэхээр энэ үед тэд нар өөрсдийнх нь тэр айдас туршлагаараа бодохоор яг үхэл ирж байгааг мэдж байгаа. Тэгэхээр яг энэ тал дээр энэ дэлхийлэг нөхцөл байдал гэсэн үг байхгүй юу? Дэлхийлэг одоо энэ аюулгүй байдал байгалийн энэ аимшигтай хүч чадлыг анзаараад тэд нар өөрсдийнх нь бий бодсон сэтгэлгээ нь айдсаараа бий болгосон сэтгэлгээ. Гэтэл уг нь хардаа тэд уялдаа холбоо одоо би яг энийг өөрөө гаргаж ирж байгаа. Уялдаа холбоо логиктэй учир зүйн холбоосоор уг нь бодох юм бол ийм асуултууд уг нь тэд нарын өмнө байсан юм шиг надад бодогдож байгаа юм. Нэгдүгээрт гурван зүйл. Нэгдүгээр тэд ингэж хэлсэн шүү дээ. Эзэн гэж хэлсэн.
Тэгэхээр энэ үгнийх нь цаана нөгөө өөрсдийнх нь хэлсэн үгнийх нь цаана нь ийм учир зүйн холбооноос ийм холбоонд таарахгүй ийм байдалд байгаа байхгүй юу гэхээр тэд эзэн гэж хэлэхдээ амьдралын маань эзэн гэсэн утгатай үг байхгүй юу энэ чинь эзэн гэдэг чинь миний амьдралын эзэн гэсэн утгатай үг. Тэгээд тэр дундаа эднэр чинь өмнө нь Есүс Христийн дагалдагчийн дуудлагыг хүлээж аваад амьдралынхаа эзэн болохоор ингээд сонгосон. Тэгэхээр амьдралын маань эзэн Есүс үнэхээр мөн үү? Тэгээд хэр үнэхээр мөн гэд миний амьдралын эзэн Есүс та мөн гэж хэлээд тэд нар итгээд эзэн гэдэг энэ өчлийг одоо урд нь өчөөд одоо ч гэсэн яг энэ үед тэр өчлөлийн дагуу хэлж байгаа энэ эзэн гэдэг энэ үг нь мөн бол тэр эзэндээ итгэнэ үстэй. Гэхдээ бид нар би ихлэ зөв учир зүйн энэ зүйлийг гаргаж ирж байгаа юм. Гэхдээ бодит байдал дээр мэдээж ондоо. Гэхдээ тэр бодит байдал дээр ондоо боловч эдгээр хүмүүсүүдийн итгэсэн зүйл нь бас бодиттой байсан шүү дээ. Өмнөх бүлгүүдийг харах юм бол бодиттой гайхамшгүүдийг үйлдэлсэн. Тэрэн дээр тулгуурлаж тэд нар эзэн гэдэг өчлийг хийлсэн. Тэгэхээр амаараа өчөж байгаа одоо бид нартай ч гэсэн холбоотой. Бидний итгэдэг зүйл бодит амьдрал дээрх өөр зүйлтэй тулах үед аль нь яг бодиттой вэ гэдэг одоо үнэнтэй бид аль нь жинхэнэ үеийн илүү үнэн бэ гэдгийг бид ойлгож ухааж тэрнийхээ тал зогсож бид шийдвэрээ гаргах ёстой гэсэн. Тэгэхээр амьдралын минь эзэн үнэхээр Есүс мөн юм болвол тэр гайхамшгуудыг хийсэн эзэн мөн юм бол үхлийн маань эзэн ч гэсэн Есүс биш гэж юу? Амьдрал чинь төрөх, амьдрал үргэлжлэн үхэл гэд бүгд хамтдаа штэ. Тэгэхээр бидний амьдралын эзэн юм чинь бид хизээ үхэх нь хүртэл эзний мэдлэлд байгаа гэдэг энэ тунхаглал дотор нь хамт явж байгаа гэдэг бид нар энэ зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Миний амьдралын эзэн бол Есүс. Тэгэхээр миний үхлийг ч гэсэн эзэн удирдана гэсэн санаа. За энийг бол нэг ийм зүйл байна. Хоёрдугаарт эзэн биднийг авраач гэж байгаас те. Тэгэхээр авраач, save me, авраач. Энэ аюулаас, энэ аимшигын үхлийн аюулаас авраач гэдэг энэ залбирал одоо гуйлч штэ. Тэгэхээр бүгдээрээ дахиад учир зүйн байдлаар ингээ бодоход айдсаараа биш, нөхцөл байдлаар биш. Учир зүйн байдлаас ингээ бодохоор Есүс Христ энэ дэлхий дээр яах гэж ирлээ. За тухайн үед тэд нар ойлгосон хэсгийг мэдэхгүй. Ямар ч одоо бид нар эндээс бид нар суралцж байгаа учраас яг энэ зарчимд бидний амьдрал давтагдах үед, аюул бий болох үед энийг бид нар бодно гэсэн. Энэ аюултай нөхцөл байдлаас бид нарыг авраач гэж залбирхаас өмнө Есүс ч өөрөө бидний нэгдүгürt амьдралын эзэн, үхлийн маань эзэн. Хоёрдугаарт биднийг одоо бид нарыг авраач гэж хэлж байгаа энэ үгний цаана хардаа нэг ийм санаа бас өөрсдийн мэдлгүй Есүсийг буруу ойлгоцсон юм шиг тийм мэдрэмж байгаа байхгүй юу гэхээр Есүс энэ дэлхий дээр яах гэж ирсэн бэлээ? Бид нарыг аврахын тулд ирсэн шүү дээ. Аврахын тулд ирсэн. Түүний одоо Тэнгэрийн хаанчлал тэр чигээр нэг л зорилгоор ажиллаж байгаа. Бухны хүсэл бол ерөөсө базаж болдог бол нэг л хүсэл байгаа. Тэр нь юу гэхээр үхвсдийг аврахгүй. Үхвсдийг амьтаа болгох. Там руу явж байгаа, сүрэл рүүгээ явж байгаа хин нэг л Тэнгэрийн улс руу бурхан аав өөр дээр аврах чинь энэ дэлхийд Тэнгэрийн хаанчлалын ажиллаж байгаа ганц гол зорилго нь энэ юусэн. Тэгэхээр ийм зорилготой Тэнгэрийн хаанчлалын ажиллаж байгаа Тэнгэрийн хаанчлалын иргэн нь биш үү? Тэгэхээр энэ нөхцөл байдлаас аврахгүй гэж юу гэдэг ийм логик сэтгэлгээ байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сэтгэлгээг бид нар бодож эхлээ асуултаа тавиад тэрэндээ бид нар Есүс Христийн ирсэн зорилго одоо Библийг уншиж болдог бол Библийг уншаа те. Энэ дэлхий чи юу Тэнгэрийн хаанчлал юуны төлөө ямар зорилгоор бид нар энэ дэлхий дээр амьдраад байна вэ гэдгийг ойлгож мэддэг үннийг ойлгоцсон хүн бол аюултай нөхцөл байдал нь үнэхээр бодиттой яг энэ үед байсан шиг яг бодиттой үхүүлэх тийм аюултай байсан ч гэсэн энэ нөхцөл байдлаас аврах нь тодорхой байхгүй. Ийм итгэл биднэрт байна уу гэдэг санаа. Есүс энийг л Есүс одоо тэдний итгэл нь энэ хэмжээний цойлж гарч иж энэ одоо энэ шуургыг даван гарч туулаасаа ялаасаа гэдэг утгаараа тухайн үед чимээг унтж ирсэн. Яагаад вэ гэхээр Есүс Христ энэ дэлхий дээр яах гэж ирснээ заасан шүү дээ. Уулан дээр сургаалаараа заасан. Юуны төлөө байгаа вэ? Тэгээ ямар зорилгоор байгаа вэ? Та нар ямар зорилгоор дуудагдж байгаа вэ? Бас хэлдэг шүү дээ. Петрийг дуудахтаа те. Одоо би чамайг хүмүүсийн загас чинь болгоно гэж хэлдэг шүү дээ. Петрийн дуудлагын анхны дуудлагын үед. Тэгэхээр хүмүүсийн загас чинь болоогүй байгаагаа хүртэл Есүс Петр уг нь мэдчих хэвээр. Тэгэхээр бодоход би одоо хүн загасчлахтай хүмүүсийг хонжлох хэмжээнд болоогүй байгаа юм чинь миний өөхөх цаг болоогүй юм чинь энийг угаасаа энэ нөхцөл байдлаас Есүс энэ нөхцөл байдлыг давах нь тодорхой штэ гэдэг тийм сүнслэг үнний
үнний тэр учир зүйн сэтгэлгээнээс айдас нь даваад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хэсэг бол ерөөсөө тэр айдас, төрлөх айдсыг л давах хэмжээний итгэлд сургахын тулд өнөөдрийн энэ үйл явдал болж байна гэж харахад болж байгаа юм. Тэгээ 3 дугаарт нарда бид үхлээ штэ гэж хэлж байгаа шүү дээ. Эзэн биднийг авраач, бид сүрлээ штэ, үхлээ штэ гэдэг үг. Сүрлээ гэдэг чинь цаана үхлээ гэдэг утга бас байгаад байгаа юм. Perish гэдэг. Тэгэхээр бид үхлээ штэ гэж байгаа юм. Тэгэхээр энд хардаа бас маш сонирхолтой, маш тийм учир зүйн логикоос гажигдсан нэг ойлголт зүйлийг нь Есүс дагалдагч нар хэлж байгаа байхгүй юу? Гэхдээ тэрийг өөртөө мэдхгүй зүгээр ингэж айдсаасаа болж юм ямар ч утгагүй ийм мэдгдлийг хэлж байгаа юм. Бид үхлээ штэ, биднийг авраачаа гэж. Яагаад гэж завин дотор хамт байгаа штэ. Хэрвээ дагалдагч нар үхвэл Есүс ч гэсэн үхнэ. Нэг завин дээр байгаа штэ. Тэр тусмаа Есүс унтж байгаа. Ямар ч тийм дагалдагч нар бол ингээд давалгаа нь ингэж яхад ингээд юм умнаас барина штэ. Есүс барьсан ч юм байхгүй. Ингээл нэг давалгаа яхад л Есүс шидэгдэл гол руу орчихоор нуур руугаа тэнгис рүүгээ орчихоор тийм байдал харин ч үхэхээр бол баг яг үхлээ гэж бодоход хамгийн түрүүнд Есүс л үхэхээр тийм байдалтай байгаа байхгүй. Тэгээд Есүс чи өөрөө ямар хүчрхэг тэр эзэн гэдгийг харсан бид нартай өмнө тэгээд Тэнгэрийн хаанчл ямар хүчтэй вэ гэдэг яалаа чөтгөрүүдийг хөөсөн шүү дээ. Чөтгөрүүдийг хөөсөн уян өвчнийг эдгээсэн өөр яалаа. Тэгээд хуулийн багш нар хүртэл Есүс дээр би таныг дагын магыг гэж юусэн нөгөө нэг мундаг эрх мэдэлтэй хүмүүс ч хүртэл Есүсийг эзэн гэж дуудаж муудаал. Тэгэхээр иймэрхүү имийг тэнд бодоогүй байгаа байхгүй. Уг нь өнгөрсний нэг мэдлэгийг ашиглаж тэд нар тухайн үеийн дүгнэлт хийсэн. Тэр нь ямар мэдлэг вэ гэхээр айдас бий болгох, Галил нууран дээр бий болдог энэ гинтийн шуурга бол маш аюултай гэдэг тэр өмнөх мэдээлэл дээрээ тулгуурлаж тэгээд усаар дүүрэх юм бол живнэ гэдэг энэ мэдлгүүд дээрээ тулгуурлаж тэд бодтой дүгнэлт хийж үхэх гээд байна гэдгийг ойлгож дүгнэлт хийсэн. Тэр нь үнэн байсан. Гэхдээ нөгөө тал бас нэг үнэн байсан. Тэр нь юу гэхээр бидний дунд байгаа энэ Есүс агуу хүчрхэг нэгэн гэдгийг тэд өмнө нь уг нь харсан шүү дээ. Гэхдээ тэр нь харахтаа тэд үнэхээр яг итгэсэн үү? Тэн дээрээсээ дүгнэлт хийгээд ийм агуу хүчрхэг нэгэн бид нартай хамт байгаа ийм хүчрхэг нэгнийг бид амьдралынхаа эзэн болгосон гэдгээ тэрийг яг зөв ойлгож зүрхэндээ итгэсэн үү гэдэг дээр асуудал бий болж байгаа байхгүй. Тийм учраас тэд итгээгүй байсан учраас тэд өөрсдийнх нь тэр хоёр өнгөрсөнд нь болсон үнний нөгөө бүр олон жил одоо эн чинь нэг үсрээл нэг жилж болоогүй шүү дээ. Нэг удаагүй хэдхэн хоногийн нэг юм одоо энэ Есүсийн талаарх энэ мэдлэг мэдээлэлтэй энэ баримтаас хэдэн 10 жилийн өмнө дурш бий болсон баримт нь илүү хүчтэй байгаа байхгүй. Бид нар ч гэсэн яг ингэ гэдэг те итгэлийн амьдралаар амьдрахад итгэлийн амьдрал дээр ирээд 1 жил болж байгаа итгэгч хэдийгээр үнэхээр асар олон гайхалтай ивэл ирүүл аваал те ариун сүнсний баптизмыг аваал те шин ойлголт тухаарлыг аваал ингээл гайхамшиг үлдэж болно. Гэхдээ итгэхээс өмнөх жил нь маш олон жил байдаг. Тэгээ тэрэн дээр бий болсон тэр амьдралын талаарх дүгнэлтүүд, үнэлэлтүүд энэ бол үнэн гэдгийг тэр нэг юм дуршилгаараа олж мэдсэн зүйлсүүдээр бий болсон үннүүд нь асар их байгаад байгаа байхгүй. Тийм учраас тэрийг давах хэмжээний үнэн шин амьдралыг бий болгоно гэдэг бидэнд маш тийм юу шаарддаг. Одоо яг эднэрт тулсан шиг яг тулах үед бид дандаа ингэж тийм буруу мэдлгүүдээр баримтуудаараа бид дүгнэлтийг хийдэг. Тийм учраас энэ чинь итгэлгүй үний амьдрал, итгэлгүй үний дүгнэлтүүд юм байгаад байгаа байхгүй. Тэгээ дараа нь харах юм бол Есүс юу гэж байгаа вэ? Есүс сэрээд тэгээ хардаа хэрв Есүс үхэх ямар ч боломжгүй цаг нь болоогүй байсан гэдгийг тэд нэг мдээгүй байсан юм шиг. Эсвэл Есүсийг юусаа бодоогүй байх. Тэгээ хэрв Есүс үхлээ гэж хэрв тэд үхэх юм бол үхэх аюул байгаа бол Есүс ч гэсэн үхэх аюул байгаа гэсэн. Хэрв Есүс үхэх аюул байгаа бол Бурхны хаанчлалын төлөвлөгөө ч гэсэн бүтлгүүднэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм учраас бид нар өнөөдөр Библийг судлаж энэ том зургаар нь харж Библийн энэ дэлхийн ертөнцийн цаана байгаа энэ дэлхийн ертөнц нэгдүгээрт энэ дэлхийн ерийн одоо амьдрал гэдэг гэсэн үг. Тэгээ чаашлаад Библийг уншиж мэдэж ариун сүнсний тусламжаар бид тайлбарлуулж ягаад ерийн амьдралын цаана байгаа ер бусын ертөнцийн энэ том төлөвлөгөө юу болж байгааг бид нар ойлгож ухаарч мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ мэдлгүүд, энэ ухаарсан ухаарлууд байхгүй болвол энэ дэлхий дээр янз бүрийн амьдралын шуургам болоод тэр нь гэхдээ хамгийн эмгэнэлттэй нь одоо дандаа үнэн байдаг. Тэгээс ер нь хардаа нэг үнэн
хоёр үнэн одоо юу гэдэг юм бэ? Амьдралын нэг аюултай үнэн ирэх үед тэр үнэн чинь туйлын үнэн үү гэдэг асуултыг бид нар тавьж суух хэрэгтэй байгаа байхгүй. Сатаныг харах юм бол сатан энэ бузар муу ертөнц одоо энэ харанхуй ертөнц сүнслэг муу бузар муу хүчин яаж биднэр лөө дайрдаг бидний мэхлэх гэж оролдог вэ гэхээр худал хуурмгаар гаднах хэлбэр нь худал хуурмгаар биш. Цаанаа бол мэдээж худал хуурмаг байдаг. Гэхдээ бид тэр юр бусын том Тэнгэрийн хаанчлалын үннийг бид ойлгоогүй хүмүүс бол цаад байгаа худлыг нь харж чадахгүй байхгүй. Тийм учраас сатан яадаг вэ гэхээр тэр цаана байгаа худал хуурмгийг наагуур нь нэг үннээр бүрхдэг байхгүй үнэн. Тийм учраас сатан биднэр лөө дандаа нэг үннийг барьж дайрдаг. Гэхдээ тэр үнэн яадаг вэ гэхээр тухайн нөхцөл байдал дээр худлаа үннүүд байдаг. Гэхдээ харахаар өөр өнцгөөс харах юм бол тэр үнэн байдаг ерөнхийдөө. Өнөөдрийн нөхцөл байдал дээр бол энэ шуурга тэднийг алах нь худлаа байсан байхгүй. Ямар ч агалахгүй байсан. Тэднийг живүүлж өхүүлэхгүй байсан. Яг ингээ учир зүйн ухаанаар бодох юм бол яагаад вэ гэхээр Есүс тэр завин дээр байсан байхгүй. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн. Тэгээд өмнө нь юу болоо? Асар олон гайхамшгуудыг бүтээсэн эзэн. Тэгээд Матай 8:18 одоо чинь бид нар 25-ыг уншиж штэ. 18 дугаар ишлэгийг харах юм бол юу гэж байгаа вэ лээ? Есүс хараад нуурын нөгөө тал руу явахыг тушаа гэж байгаа зү. Тэгэхээр Есүсийн хийж байгаа аялалд нь оролцож байгаа хүмүүс тэр тусмаа илүү одоо итгэл нь баймар байсан уг нь бол. Тийм учраас жинхэнэ үнэн бол Есүс нуурын нөгөө тал руу явъя гэсэн бол Есүс нуурын нөгөө тал руу л явна. Энэ бол үнэн байсан байхгүй уг нь бол. Дунд нь шуурга болно уу, юу болно уу хамаа байхгүй. Энэ үнэнг ойлгоогүй хүмүүсүүд дунд нь одоо эдгээр дагалдагч нар шиг ингэж сорилтонд орж байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо бидний хэрэгжүүлэх ойлгох одоо энэ хүртэлх 25 дугаар ишлэлээс ойлгох зүйл юу гэхээр бид өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байгаа 2020 онд амьдарч байна. Монгол улсад амьдарч байна. Энэ дэлхийн глобалчлагдсан энэ одоо энэ тэ эдийн засаг хаанчилж байгаа энэ нийгэмдэр амьдарч байна. Гэхдээ энэ эдийн засаг ноёлж байгаа энэ глобалчлагдсан энэ нийгэм чинь одоо Монгол ардчилсан нийгэм гэж байгаа те энэ нийгэм чинь өөрөө туйлын үнэн биш байхгүй юу? Энэ жинхэнэ үнний наан байгаа хэлбэр нь. Тэгэхээр бид цаана байгаа жинхэнэ үнэн юу вэ гэдгийг бид бодож ойлгож харж судалж ухаарж ойлгоогүй хүмүүс яах вэ гэхлээр энэ наан байгаа энэ эдийн засаг масаг одоо энэ зүйлсүүдийг ашиглаж бий болдог энэ шуургууд ирэх үед яг ийм байдал ийм утгагүй учир зүйн утгагүй ийм дүгнэлтийг хийгээд бид айна гэсэн үг. Гэтэл одоо бидний дотор Есүс ариун сүнсээр хамт байгаа шүү дээ. Тэгээ биднэрээр ашиглаж Монгол энэ тэнд очиж эзэн хаанчлалын төлөвлөгөө одоо энэ тухайн үед бол Галилийн нэг нуурын эргээс нөгөө нуурлын эрг рүү явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зориг нь хэрэгжээгүй бол бид хизээж өхгүй байхгүй да. Бид аюулд орохгүй. Итгэсэн тохиолдолд шүү дээ. Харин итгээгүй учраас яасан бэ гэхээр тэд бодиттой аюулыг бодиттой өөрсдөө бий болгоцсон одоо. Тэгээд ус нь орж ирээд магадгүй энэ Есүс зогсоогоогүй байсан бол үнэхээр магадгүй завь нь хөмрөх байсан байж магадгүй би зүгээр тэгж таамаглаж байна. Ягаад гэвэл тэд итгэхгүй учраас итгэлгүй байдлыг нь ашиглаж энэ наан нуугаа нэг юм одоо энэ нэг юм тогтолцоо чи өөрөө хүч нь улам илүү хүчтэй болоод байгаа байхгүй. Тийм учраас бид итгэлгүй байвал аюултай. Эргээд хаанчлалын төлөвлөгөөнд ч гэсэн бас тодорхой хэмжээний саад болно гэсэн санаа. За тэгээ бүгдээр 26 харъя. Есүсийн хариулт. Гэтэл 25 те сүүрлээ гэхэд Есүс тэдэнд юунд айцхан вэ? Өчүүхэн итгэлтнүүдэ гэдэг хоёр үг хэлсэн. Яагаад айж байгаа юм бэ гэдэг. Яагаад та нар айж байна гэдэг асуулт тавьсан. Хоёрдугаарт яагаад та нар итгэхгүй байгаа юм бэ гэдэг асуулт тавьсан. Тэгээд үйлдэл нь юу вэ? Есүс босоод салхи болоод нуурыг зандарсан, зэмлсэн гэж байгаа байхгүй юу? Rebuke зэмлсэн. Тэгэхээр одоо бүгдээрээ зэмлэлхийг бас ойлгох хэрэгтэй. Яагаад Есүс зэмлж гин гэдэг санаа. Болох ёсгүй юм болцсон учраас зэмлж байгаа гэсэн санаа бас байгаа. Одоо бүгдээрээ харъя. Есүс хэлж гин хариулсан. Яагаад та нар айж байгаа юм бэ гэдэг асуулт. Юунд айна вэ? За энд одоо Есүсийн энэ асуусан асуултыг бүгдээрээ ойлгож ийж тэдний айц нь юу болчих вэ гэдгийг ойлгох хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр бүгдээр ингээ харах юм бол яг одоо юу гэдгийг зөвхөн тэдний айсан шалтгаан руу нь харах юм бол энэ асуулт уг нь байх шаардлагагүй байхгүй юу?
яагаад айгаад байгаа юм бэ гэдэг асуулт тавих шаардлагагүй. Угаасаа айхаас аргагүй нөхцөл байдал байсан. Яагаад гэвэл угаа түрүү хэлсэн шүү дээ. Тэд нар өөрсдөө асар сайн туршлагатай хүмүүс байсан. Нууранд ямар аимшигтай салхи болдгийг тэд нар мэдчихсэн, туршлагаараа мэдчихсэн. Тэр нь олон хүмүүсүүдийг ч гэсэн өхүүлсэн тохиолдлууд ч гэсэн байсан байж таараа хэдэн жил 30 жил амьдрахад те Петр ер нь Есүстэй ойролцоо настай байсан байх гэж бодож байна. Тэгэхээр тэр олон жил хэдэн 10 жил амьдрахад тэр нуур бол бодиттой айх шалтгаан нь мөн байсан. Гэхдээ Есүс тэрийг бодиттой шалтгаан гэж харахгүй байгаа юм байна. Нөгөө би түрүүний хэлсэн хоёр үнэн байхад та нар яагаад худлаа үнэнд нь итгэж айгаад байгаа юм бэ гэсэн асуулт байхгүй юм чинь. Яагаад та нар нөгөө талд нь өөр үнэн байхад энэ үнэнд нь итгэхгүй энэ үнэн мэт нь худлаад итгээд байгаа юм бэ гэдэг санаа. Тэр нь ямар үнэн мэт худлаа байла? Тэр шуурга тэднийг алах зорилготой байгаагүй ч гэдэг юм уу те. Эсвэл тэр шуурга хүчгүй байсан. Нөгөө үнэн гэсэн. Тэр нь ямар үнэн бэлээ? Эзэн орчлон ертөнцийг бүтээсэн Петр ч гэсэн дараагаар нь хэлдэгтэй нөгөө чуулганы суурь болсон. Та бол Христ амьд бурхны хүү. Та бол Христ буюу авралыг орчлон ертөнцийн гэмтэй бүх хүмүүсүүдийн гмийг нь өөр дээрээ үүрч хүмүүсүүдийн сүнслэг тэр хараал өвчнийг нь сүнслэг тэр асуудлаас нь аврах тэр тослогдсон нэг нь томилогдсон тэр нэг юм гэсэн үг шүү дээ. Христ гэдэг чинь Месиа Христ гэдэг энэ хоёр грек еврей энэ үг чинь болохоор аврахын тулд томилогдсон нэгэн. Энэ Давидын үр удмаас гарах тэр нэгэн. Тэгээ та бол Христ амьд бурхны хүү гэж хэлж байгаа. Петр энэ тунхаглыг хэлсэн шүү дээ. Гэтэ ариун сүнсээрээ дамжуулан. Тэгэхээр бурхны хүү энэ дэлхий дээр энэ Христ та бол Христ буюу энэ томилогдсон ажлаа хийхээс нааш өхгүй шүү дээ. Тэгэхээр Есүс өхгүй бол Есүстэй хамт завинд сууж байгаа хинч өхгүй гэдэг ийм учир зүй энэ ойлгомжтой энэ дүгнэлтийг тэд нар хийж чадаагүй. Тийм учраас та нар яагаад айгаад байгаа юм бэ? Энэ ямар ч учир зүй энэ айх шалтгаан биш байтал та нар яагаад энийг бодож чадахгүй байгаа юм бэ? Нэгдүгээр. Тэгээ хоёрдугаар та нар яагаад итгэхгүй байгаа юм бэ? Та нар яагаад айж ин яагаад итгэхгүй байгаа юм бэ? Хинд итгэхгүй байгаа гэхээр эзэндээ итгэхгүй байгаа юм байна. Та нар өөрсдөө түрүүхэнтэй эзэн авраараа бид үхлээ сүрлээжтэй гэж хэлэхдээ эзэн гэдэг үгийг хэлж байгаа зү. Бид нар ч гэсэн магтахдаа та бол миний амьдралын эзэн, та бол миний аврагч эзэн гэж гойгой магтандууд зохиодог мөртлөө яг энэ Петрийг энэ эдгээр дагалдагч нар шиг амар гой эзэн гэдэг мөртлөө аюул ирэх үед эзэн биднийг авраач бид үхлээ гэдэг. Яг иймэрхүү юм учир зүүн энэ утга учиргүй энэ айцыг бид бий болгоод байгаа байхгүй. Итгэлийн амьдрал дээр ч гэсэн. Тийм учраас Матай 6 дугаар бүлгийг харах юм бол те идэж юу идэх вүлээ, юу өмсөх вүлээ, юу уух вүлээ гэдэгтээ санаа зовж байгаа чи яг энтэй адилхан. Гэтэл хээрийн сараан цэцгээс та нар илүү үн цэнтэй байтал хээрийн сараан цэцгийг тэгж гойж гангалдаг эзэн хаанчлалын төлөө энэ дэлхий дээр бид нарыг л эзэн бид нарыг өөрийнхөө оронд тавиад хаанчлалыг ажилуулж штэ. Хүмүүс л энэ дэлхий дээр ажиллаа хийн. Итгэгч хүмүүсүүд. Тэгэхээр өөрийгөө төлөөлж байгаа юм төлөөлөгч нарынхаа гангараа дааруулахгүй байх. Тэгээд тэр хээрийн болжмортой бор шуудыг хоололдог эзэн, ажил хийгээгүй бор шуудыг хоололдог эзэн хаанчлалынхаа төлөө ажиллаж байгаа өөрийнхөө охид хүүгүүдээ хооллохгүй гэж юу? Ийм логикгүй юмыг бид итгээд, логикгүй ийм дүгнэлтийг бид хийгээд энэ дүгнэлт нь юун дээрээс болж байгаа вэ гэхээр зүгээр л 5 метрхүүгээрээ. Тэгээ Есүсээс итгэхээс өмнөх тэр байсан тэр нэг юм дүгнэлт, дуршлаг тэр мэдээллүүдээрээ бид дүгнээд шинэ амьдралыг дүгнээд байгаа байхгүй. Яг энд болж байгаа шиг. Тийм учраас та нар яагаад итгэхгүй байгаа юм бэ гэж ярьж байгаа. Юунд вэ гэхээр нэгдүгээр та нарыг аварсан энэ авралдаа та нар итгэж байгаа юм уу нэгдүгээр. Үзэж байгаа та би ялгаа байхгүй. Бид нэр мөнхийн аим аврагдсан гэсэн мөртлөө бид нарыг аварсан тэр яг нэгдүгээрт аврагдсандаа итгэж байгаа юм. За бүр хойшлие. Бид гимтээдээ нэгдүгээрт итгэж байгаа юм уу? Хүлэмжшүүлж байгаа юм уу? Бүр дахиад хойшлие. Ухрыг те гимтэн хүний хувь тавиланг бид нар мэдх юм уу? Нэг гим нүгэл үйлдэхэд заавал өөх ёстой шүү дээ. Тийм учраас бид ямар аимшигтай муу мэдээнээс ямар гайхалтай сайн мэдээ рүү шилжснээ бид ойлгож байгаа юм уу? Энэ шилжилсэн энэ итгэлийн шинэ амьдралыг чинь дагаад юу орж ирж байгаа вэ? Бидний амьдралын эзэн болвол тэр гайхалтай 3 хоногийн дараа үхлээс амилсан 500 гаруй хүмүүс 40 хоногийн турш харагдсан тэр нь ингээд түүхэн ном буюу Библиэлд бичээстэй байна. 2000 жилийн өмнө ийм гайхамшигтай юм болсон. Тэр гайхамшиг нь
биднэрт итгэх үед бидний итгэх үед ариун сүнсээр нь дамжуулан бидний дотор бодиттой болох тэр хүч нь бий болцсон байна. Ариун сүнс бурхан байна. Есүсийг амьлуулсан орчлын ертөнцийг те гэрэл бий болох гэхэд гэрлийг бий болгож байгаа тэр процессыг хийсэн тэр ариун сүнс чинь бидний дотор байна гэд энэ асар олон нөгөө нэг энэ хоёр үнэнгийн чинь асар олон энэ гайхалтай шинэ амьдралын үннүүд бидэнд байсаар байтал нэг юм одоо юу гэдгийг өвдөх юм уу эсвэл ингээд айдас одоо цуглаан хаагддаг ч юм уу эсвэл улсаас ингээд нэг хавчлага ирдэг ч юм уу одоо энэ шуургатай адилхан байгаа зү. Яг л янз бүрийн шуурга ирэх үед энэ нөгөө нэг гой үннүүдийн үнэн тунхаглууд үнэн ойлгосон баримтууд чинь тэгээ тэр үед л хэрэглэхгүй бол энэ итгэл чи ямар юунд хэрэгтэй юм бэ гэдэг асуулт байгаа байхгүй. Тийм учраас Есүс ингэж хэлж байгаа. Яагаад итгэхгүй байгаа юм бэ? Ийм би номлосын номлолынхаа дагуу би ингэж гайхамшиг үйлдэлсэн дараагаар нь юу боллаа бүр ингэж үлдсэн бүлгүүд асар олон юм гарна. Тэгэхээр бид итгэлээрээ бид ажиллаж итгэлээрээ бид энэ ертөнцийг итгэлээ ажилуулж бид энэ ертөнцид сүнслэг энэ амьдралаараа амьдрахгүй юм бол дандаа булан эргэх болгонд л шуурга гарч ирнэ угаасаа. Ягаад тэгэхээр бид шуурганд хүч өгөөд байгаа байхгүй юу? Итгэлгүй байдлаасаа болж. Яг эдгээр хүмүүс шиг. Тэгээ одоо яг саяны ярьж байгаа энэ зүйлтэй холбогдлолтой зэмлэх гэдэг үг чинь. Одоо энэ төр хардаа тэгээ эзэндээ итгэхгүй. Тэгээ энэ төр хардаа ийм байгаа. Энэ айдасаас тэд нар айдасаас болж иймэрхүү итгэлгүй байдлыг бий болгоод байгаа шүү дээ. Тэгэхээр айдас үл итгэл хоёр чинь хоорондоо нөгөө бөөрөө наалдаад ингээд те сугавчлаад ингээд хоорондоо явдаг найзууд гэдэг шиг хамт явдаг хоёр юм чинь байгаад байгаа байхгүй. Айдас итгэлгүй байдал хоёр. Тэгээ айдас чи юунаас бий болж байгаа вэ? Жинхэнэ зүйлдээ жинхэнэ үнэнгээ мэдэхгүй байснаас нэгдүгээр, хоёрдугаарт мэдсэн ч гэсэн түүндээ итгэхгүй байснаас бид худал хуурмгийг хүчээ өгөх боломжийг бид өгөөд байгаа байхгүй. Тийм учраас Есүс энэ өнөөдрийн энэ завин дээрх нь үйл явдлаар дамжуулан тэдний айдсыг нь устгах зорилготой. Итгэлгүй байдлыг нь устгах зорилготой ийм практик сургалт болж байна гэж хэлж болохоор байгаа байхгүй. Тэгээд тэд нар энэ үл итгэлгүй байдал байх юм бол цаашдаа юу болох вэ? Тэнгэрийн хаанчлалын төлөвлөгөө хэрэгжихээс саад болно шүү дээ. Тэгэхээр энэ итгэлгүй байдлыг нь одоо энэ өдөөж байгаа, хоолж байгаа зүйл нь айдас. Гэхдээ энэ айдас нь үнэн юм шиг үнэн айдас л та. Яалчгүй шуурга аюултай байсан. Гэхдээ бодиттой тэр үнэнгийн хажууд нь илүү бодиттой үнэн байгаа байхгүй. Тэрийг харж чадаагүйгээсээ болсон энэ итгэлгүй байдал. Тэгээд Есүс юу үйлдэлээ? За ингэж ийм хоёр үг хэлсэн. Тэгэнгүүтлээ дараагаар нь Есүс босоод 26 дээр тэр босож салхи. За яг англи хэл дээр бол салхинууд гэдэг олон тоон дээр. За салхинууд болон нуурыг тэнгисийг одоо зэмлсэн гэж байгаа байхгүй юу? Ягаад би яг зүгээр ингээд салхинууд гэж ягаад олон тоон дээр ярих гэдэг вэ гэхээр ингээд олон юунууд байгаа шүү дээ. Толголууд байгаа. Галил нуурыг тойроод ингээд олон өндөрлгүүд байгаа. Тэр өндөрлөгийг дагаж орж иж байгаа энэ талын чиглэлтэй салхиуд чинь тийм хуу салхийг үүсгэж байгаа байхгүй юу? Зөвхөн нэг чиглэлтэй салхи бол хуу салхи үүсгэх шаардлагагүй шүү дээ. Хоёр урсгал ороод ирэхээр чинь ингээд хуу салхийг үүсгээд шуурганд далаад тийм шуургыг үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээ хэрвээ газар дээр болсон бол үүсэхгүй тэр гадаргуу чинь усан гадаргуу учраас ус чинь салхийг дагаад ингэж юм хөдлөөд нь шүү дээ. Иймэрхүү юм байгалийн үзэгдэл болж байгаа гэсэн. Тэгэхээр олон чиглэлтэй салхинууд байсан учраас англи хэл дээр салхинууд гэдэг олон тоо байгаа. Тэгээ одоо энэ дээр хараа да Erosion Rebuke-тэй Winds гэх олон тоондор байгаад салхинууд болон тэнгис тэгээд нэг. Тэгэхээр тэгж хэлж байгаа. Тэгэхээр Иесусийн энэ хэлж байгаа үг нь хүртэл ингэж яг бодиттой. Ягаад тэгэхээр Иесус ч өөрөө бүтээсэн шүү дээ. Салхийг бүтээсэн, тэнгисийг бүтээсэн. Тэ Эхлэл номон дээр тэ хуурай газар уснаас салж тэ хуурай газрыг бий болго. Тэгснээрээ тэнгис гэж бий болно, хуурай газар гэж бий болно гэдэг юм чи Иесус Эхлэл номон дээр өөрөө бүтээсэн шүү дээ. Тэгээ салхийг ч гэсэн бүтээсэн. Тэгээд хамгийн гол нь тэгээд зэмлсэн гэдэг энэ үгэн дээр байгаа байхгүй. Энэ дээр бас цөмөр ингээ бодож үзэхэд яагаад Иесус итгэгч нараа одоо энэ дээр яалтчгүй юуг зэмлж байгаа? Rebuke гэдэг чи одоо энэ дээр зэмлэг гэж байгаа. За англи rebuke гэдэг чинь зэмлэх гэдэг нэг утга. Тэгэхээр зэмлэж одоо энэ зандарсан, загинсан гэсэн санаа. Монгол орчуулган дээр бол зандрах гэсэн байна тий. Тэгэхээр зэмлэж зандарж байгаа юуг вэ гэхлээр хараа салхинуудыг болон тэнгисийг гэж байгаа сте. Дагалдагч нарыг биш салхи тэнгисийг зэмлэж байгаа. Яагаад юм бол би яг айхтар ингэ бодож үзээгүй ч гэсэн яг одоо ингэ бодогдож байгаа бодол бол Бурхны бүтээл тий.
танд ямар бодол орж ийн те? Ариун сүнс танд юу хэлж ийн? Ямар өнцгөөс нь, ямар талаас нь бас тайлбарлаж ийн? Яг одоо бол надад салхинууд тэнгис гэдэг чинь Бурхны бүтээл шүү дээ. Гэтэл энд ямар юуны бүтээл юм шиг энд одоо өөр тал нөгөө талын эсрэг талын хүч болж ажиллаж байгаа болж таарж байгаа байхгүй. Энэ одоо зөвхөн энэ хэсэг дээр салхи тэнгис гэж байгаа боловч өнөөдөр бидний амьдралд бас байгаа. Сатан биш үү те? Сатан өнөөдөр энэ дэлхий дээр энэ дэлхийг түрхэн хугацаанд одоо хүн төрлөختний гим нүглийг ашиглаж энэ дэлхий дээр орж ирээд энэ дэлхийг одоо захирж байна. Энэ дэлхийг. Тэгээ энэ тэр захирамж нь одоо Есүс Христийн хоёр дахь ирэлтээр авагдана. Гэхдээ энэ тэгсэн мөртөө тэр Есүс сатананы захирж байгаа энэ дэлхий дээр эзэн Тэнгэрийн хаанчлалыг бий болгоцсон. Итгэгч нараар нь дамжуулж. Гэхдээ сатан энэ дэлхий дээр хаанчилж байгаа хэвээр одоогийн байдлаар. Тийм учраас энэ дэлхий дээр байгаа итгэгч нар бид нар сүнслэг тулаанд байгаа гэдэг чинь энэ байхгүй. Тийм учраас бид нар хизээч тайван байх боломжгүй. Хэрвээ та тайван байгаад байвал ямар учир зүйн дүгнэлт хийх боломжтой вэ гэхээр нэг бол бид үнэхээр 100% агуу эзний дагуу. Гэхдээ 100% эзний хүслийн Тэнгэрийн хаанчлалын хүслээр амьдарж байгаа тохиолдолд ч гэсэн бид тайван байхгүй байхгүй. Ягаад тэгэхээр Матай номон дээр юу гэж байгаа вэ? Зөвхт байдлын төлөө хавчигдахсад үлсэд сангахсад өрөөлтөе гэж байгаа. Тэгэхээр зөвхт байдлын төлөө явж байгаа хүмүүс энэ дэлхий дээр амьдарч л байгаа бол яалтчгүй бид хавчлаханд орно. Тийм учраас хэрэг хавчлаханд орохгүй энэ дэлхий дээр байгаа бидний итгэгч гэж хэлж байгаа энэ бидний амьдрал амар тайван сайн сайхан ямар нэгэн байдлаар заавал хүний хавчлага биш. Ямар нэгэн байдлаар одоо юу байдгийг одоо мэдэхгүй би шууд хэлэхээс илүүгээр танд үлдээ чи. Ямар нэгэн байдлаар л ингээл хэцүү зүйлсүүд таны итгэлийн амьдралд чинь орж ирэхгүй л байх юм бол би зүгээр яг Библийн дүгнэлтээс илүүгээр би яг хувьдаа ямар дүгнэлт бий болж байна гэхээр бид сатаанд ямар ч байсан сатаныг бид айлахгүй байна. Сатаныг хохирох хэмжээний амьдралаар бид амьдрахгүй л байна гэсэн үг. Сатан биднийг хараад айхгүй байна гэсэн үг. Ингээд энэ одоо батаад өржөө инх тайван хэн байдгийг ингээд ингэсгээр явж ивэл болж байна. Сатан бол тэгж хэлэх байхгүй. За ингэсгээр явж ивэл болж байна. Миний мэдлийн хоригдолд байгаа миний мэдлийн хүмүүсүүдээс энэ инх тайван ч юм уу батаад өржөө авах хэмжээний над руу дайралт хийхгүй байна. Ингэсгээр явж иг гэсэн санаа. Гэтэл яг энэ яагаад энийг ярьж байна вэ гэхээр энэ дэлхий чинь өөрөө хэдийгээр энэ дэлхий дээрх байгаа бүх бүтээл бидний байгаа үстэй. Бидний амьдрал тэр чигээрээ бүх зүйлс Бурхны бүтээл боловч гим нүглээс болоод энэ дэлхий дээр үхэл орж ирээд сатан орж ирээд Бурхны бүтээлийг нь ашиглаж Бурхны эсрэг юм хийгээд байгаа байхгүй юу? Одоо яг энэ юутай адилхан. Өнөөдрийн салхинууд тэнгисийг Есүс зэмлэж байгаа үстэй. Яагаад зэмлэж байгааг тэд цаагаараа Бурхны одоо харалтаа Есүсийн амьд баг хүрэх гэж байгаа юм шиг сонио үйл бий болж шít. Гэхдээ яг ямар утга учраа би бас мэдэхгүй. Есүсийн амьд занал хэлэх хэмжээний энэ салхи тэнгис хоёр хамтарч ингэж ажиллаж байгаа үстэй. Есүс тэгвэл чаашлаад ингэ ярьчих. Есүсийн дагалдагч нарын амьд хүрэх гээд тэнгис салхи хоёр ажиллаж шít. Энэ юу болж байна? Ийм байх боломжгүй шүү дээ. Бүтээл яагаад одоо ингэж байгаа эхлэл номыг анзаарах юм бол энэ салхи малх уул усын дэлхий чинь тэр чигээрээ хүн төрлөختний эрх мэдэл дорн байхаар бүтээгдсэн. Бид салхи хин тэнгис мал адгуусыг бүгдийг нь бид захирах ёстойгоор анх бүтээгдсэн. Гэхдээ бид өөрсдөө энэ эрх мэдлээ ашиглаад гим үлдсэн байхгүй юу? Бид Бурхныг биш, энэ гайхалтай эрх мэдлээ биш, сатаны эрх мэдлийг бид сонгоцсон гэсэн үг баг. Тийм учраас одоо ингээд энэ үхэл орж ирээд ингээд замаа алдсан учраас ийм болсон л доо. Гэхдээ л энэ зэмлэлт гэдэг энэ зэмлэлт чинь цаавараа яг салхи тэнгис хоёрыг нь зэмлэж байгаа нь бүтээлийн зорилгоос хазаацсан учраас би бол зэмлэлийг харж байна. Тэ. Тэгээд хамгийн гол нь яаж юм вэ гэхээр ингэж зэмлэх үед тэд нар дугаа болоод 26 дугаар ишлэгийг харах юм бол тэр даруйд намдж байгаа байхгүй юу? Хидээ тийм ч гэсэн тухайн үед яг эзнийхээ байр суурьнд ирэх үед зорилго нь яг бүтээгдсэн зорилго дээр ирж байгаа үстэй. Тэр нь юу юм? Салхи тэнгис хоёр эзэн нь салхи тэнгис хоёрыг ашиглаад ямар нэгэн зорилгоор ингэ явж байгаа Галил нуурын нөгөө тал руу явах тохиолдолд тэд нар нам гүмэл байх зорилготой шүү дээ. Тэднийг аюул хүчруулах зорилгогүй. Тийм учраас яг эзэн нь эзнийхээ байр суурин дээр ирэх үед бүтээл нь бүтээгдсэн зорилгынхаа үйлдэлийг хийнэ л гэсэн үг.
Энд яг эзэн. Тийм учраас энд зэмлсэн гэж харж байгаа юм. Тэгээд бас нэг зүйл нь илүү хүчтэй нэгэн тэнд байгаад байгаа зү. Хэдийгээр яг тэр байгалийн хүч чинь яг бодиттой тийм одоо тэр байгалийнхаа үзэгдлээрээ хүчтэй байсан ч гэсэн байгалийн бүтээлийг бүтээсэн бүтээгч нь илүү хүчтэй шүү дээ. Яг ингэж салхи нэг чиглэлээр явж байгаад өөр чиглэлийн салхитай нэгдэх үед тэнд хууль салхи бий болно гэдэг энэ үзэгдлийг чинь хэн бүтээсэн бэ гэхээр Бурхан Есүс өөрөө бүтээсэн. Тэгэхээр Бурхан энэ бүтээлийн энэ нэгэн онцлогийг болиулчих болно үсттэй. Тэгэхээр Бурханы эрх мэдлийн дагуу эрх мэдлийг нь өөртөө тээгээ төлөөлж явж байгаа итгэгч нар ч гэсэн өнөөдөр ч гэсэн энэ эрх мэдлээ ойлгож энэ эрх мэдлийнхаа дор захирагдаад бид нар ч гэсэн өнөөдөр эзэн хүсвэл намайг өхүүлсэн ч болно. Энэ миний амьдрал минийх биш. Эзнийх өгсөн ч амьдрсан ч эзнийх гэдэг энэ гайхалтай юр бусын итгэл. Тэгээ энэ дэлхий дээр амьдрахтаа би өөрийнх нь төлөө биш. Би хин нэгний авралын төлөө энэ дэлхий дээр амьдарч байна. Үүний төлөө би бизнес хийж байна, сурж байна, эмч хүн эмчийнхээ ажлыг хийж байна, улс төрч улс төрийнхээ ажлыг хийж байна. Юуны төлөө вэ? Зөвхөн хүний амь насыг аврахын төлөө. Тэр нь Есүстэй холбож сүнсийг нь аврахын төлөө би энэ дэлхий дээр үлдсэн он жилээ өнгөрөөнө гэдэг тэр итгэгч хүн хаанчлалынхаа эрх мэдэл дор байгаа хүн гэсэн үг шүү дээ. Тэр хүн эрх мэдэл дороо байгаа учраас эрх мэдэл нь яг зөөрөө ажиллаж байгаа гэсэн үг. Тийм учраас хэдийгээр байгалийн бүтээлийн тогтолцоо нэг ингэж бий болдог эсвэл бол одоо юу гэдэг байгалийн үзэгдлүүд яаж бий болдгийг мэдэхгүй. Зөвхөн байгалийн ярихад юм байна. Бусад зүйл дээр ч гэсэн ялгаа байхгүй. Өвчин зовлон дээр ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Бид өвчнийг зэмлэх хэмжээний эрх мэдэл уг нь байгаа. Гэхдээ эн чинь яг эрх мэдэл доороо бүрэн байгаа нэгэн ч шүү дээ. Бид эрх мэдлийг ашиглаж өөрийнхөө сайхан амьдралын төлөө эрх мэдлийг ашигладаг нэгэн бол энэ хэрэгжихгүй шүү дээ. Тэгэхээр чинь бид сатан энэ дэлхийн эзний дүр төлөөлөгч биш болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас тэр их хүч чадал ямар хүнд байна вэ гэхээр тэр хүч чадлын эзэн болох Есүс эзэн, Бурхан эзэн, ариун сүнс эзний энэ дэлхий дээр байгаа төлөвлөгөө зорилгын дагуу амьдарж байгаа нэгэнд л тэр хүч хэрэгжинэ л гэсэн үг. Гэхдээ тэр нь хүртэл ариун сүнсний өдөр дэмжээр. Тэр хүчний эзэн бид нар биш шүү дээ. Тэгээ иймэрхүү санаа. Тэгэхээр илүү хүч тэнд байсан учраас тэр нь бүтээгч аахгүй. Бүтээлээс илүү бүтээгч нь хүчтэй шүү дээ. Би хүссэн үед тэгээ энэ аягийг би эвдэлж чадна. Тэ? Бүтээсэн бүтээлээ би эвдэлж чадна. Эсвэл би өөрчилж засч чадна гэдэгтэй адилхан. За тэгээ хамгийн сүүлд нь яаж байгаа вэ гэхээр нам гүн байдал, агуу нам гүн байдал тэнд бий болж байгаа. Тэгээ энэ дээр хардаа нэг хиллэг нь яг адилхан юм хоёр хиллэг байгаа байхгүй анзаарсан чинь. Та ингээ хардаа яг англи хэл дээр бол их гоё гарч ирнэ. За англи хэл дээр 26-гийн энд ингэж нэрэ and there was a great calm гэж байгаа ч тийм. Яг одоо юугаар харах юм бол 24-ийг харъя. 24-ийг харах юм бол suddenly тэнгис тардаа хүчрхэг great гэдэг үг байгааз great гэдэг great tempest хүчрхэг шуурга. За энэ дээр болохоор 26 дээр болохоор great calm гэж байгаа шүү дээ. Хоёр холбоо үг. Агуу хүчрхэг шуурга, дараагаар нь агуу хүчрхэг нам гүн байдал. Адилхан. Гинт бий болсон агуу хүчрхэг шуурга аюул гинт бий болсон. Илүү хүчрхэг эзэн байр суурин дээр зогсоод эрх мэдэл дээрээ зогсох үед гинт илүү хүчрхэг нам гүн байдал бий болж байгаа байхгүй. Энэ их сонирхолтой. Өнгөрсөн амьдрал, итгэлийн амьдрал, итгэгч бидний итгэхээс өмнөх ер нь ингээд яг Монгол одоо сүүл итгэсэн одоо юу гэдэг залуухан үеийн итгэгч нарын хувьд бол яг итгэхээс өмнөх амьдрал нь арай бага харьцуулах юм бол бага байгаа та ивэл ерөө шүү дээ эн чинь. Гэтэ одоо юу гэдэг бас ингээд бид одоогийн итгэгч нарын ихэнхийнх нь өнгөрсөн амьдрал нь шинэ амьдралаас илүү олон жил байдаг те. Анзаарах юм бол энэ тэнд байгаа бидний пасторууд маань хүртэл тийм шүү дээ. Пасторууд маань одоо бидний өмнөх үеийн пасторууд маань ахлагч нар маань юу гэхээр ээж аав нар маань сүнслэг ээж аавууд маань юу гэхээр итгэхээс өмнөх амьдрал нь асар олон жил байсан. Хуучин амьдрал гэсэн үг шүү дээ. Тэг итгэсний дараах шинэ амьдрал нь ингээд одоо магадгүй ойролцоо ээж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол ингээд арай бага байдаг. Тэгэхээр тэр юу хэлэх гээд байна вэ гэхэд өнгөрсөн амьдралынх нь нөлөө хүч чадал нь бас маш өндөр. Гэхдээ шинэ амьдрал нь хэрүү яг зөв итгэл, зөв зорилгын дагуу амьдарж байгаа, зөв итгэл нь байгаа, зөв эрх мэдэл
одоо эрх мэдлийг авахын тулд зөв амьдрал, зөв зорилго нөгөө Матай 6-гийн 33 буюу Бурхны хаанчлал зөвхт байдлын төлөө амьдрсан тэр амьдрал нь зөөрөө байгаа цагт тэр хэдэн жилийн ямар аимшигтай хүч байх нь хамаагүй байхгүй. Өнөөдөр би нөгөө нэг Оги пастрын бас юу гэрчлэлийг сонссон. Тэр агуу гэрчлэл би бас шеэрлсэн байгаа та үзээрэй. Есүсийн анхал цуглаан дээр ирж гэрчлэлээ хийсэн гэрчлэл агуу гэрчлэл те. Вау, кино юм санагдсан. Тэгэхээр тэр агуу тийм өнгөрсөн амьдрал хичнээн хүчтэй байсан ч шинэ амьдрал нэг 2 хоног вэ 1 хоног байсан ч хамаа байхгүй. Шинэ амьдралынх нь яг тэнд хүч нь агуу хүч нь яг жинхэнэ хүчээрээ байгаа цагт тэр өмнөх нь ямар аимшигтай туршлаган дээр бий болсон ямар айц жинхэнэ бодиттой айц байх нь ерөөс хамаахгүй. Яагаад гэж шинэ амьдралыг чи эзэн юм билээ бүтээгч эзэн шүү дээ. Хуучин амьдрал нь юу юм? Тэр бүтээлийн тогтолцоог ашиглаж сатананы бий болгосон л тэр нэг юм тоглолт шүү дээ. Гэхдээ үнэн л дээ аимшигтай байсан. Гэхдээ шинэ амьдрал нь илүү одоо гайхалтай хүч байхгүй. Тэрний юу гэхээр тэр энэ бүтээлийн тогтолцоог чи анх бий болгосон бүтээгч эзэн биднийг захирж байна өнөөдөр. Тийм учраас энэ дэлхийн ертөнцийн эдийн засгийн тогтолцоо, энэ бидний эрүүл мэндийн тогтолцоо, мах бод анагаах ухааны тэр суурь болсон бидний энэ мах бод хэрхэн яаж ажилддаг, тэн дээрээс ямар өвчин бий болж ямар аимшигтай эрүүл мэндийн шуурга, эсвэл эдийн засгийн шуурга, эсвэл энэ байгалийн гамшигын шуурга болсон ч гэсэн бид яг зөв амьдралын зорилгоороо яваад зөв эрх мэдлээрээ бид явж байгаа цагт л шүү. Буруу явж байгаа тохиолдол байгаа шүү. Тийм хүмүүст энэ боломжгүй. Зөв явж байгаа цагт бид үнэхээр тэд нар бол ямар ч одоо энэ дээр Есүс хэлсэн шүү дээ. Яагаад айгаад байгаа юм бэ? Яагаад итгэхгүй байгаа юм бэ? Ийм утга учиргүй ийм айц, ийм итгэлгүй байдал яагаад бий болгоод байгаа юм? Нөгөө талд байгаа хүч чинь бүтээгчийн хүчинд нь та нар яагаад итгэхгүй? Бүтээлийнх нь тэр нэг юм замаа алдсан бүтээлд нь итгээд байгаа юм гэж хэлж байгаа. Тэгээд Есүс зэмлэх үед тухайн үедээ л ямар ч байсан гэсэн Галил нуур дээр бий болсон тэр хідэн салхи нь жинхэнэ анх бүтээгдсэн бүтээлийнхаа зорилго дээрээ бий болж байгаа байхгүй. Есүсийн үг тунхаглагдсан учраас намд одоо Марк дээр бол яг хэлж байгаа намд гэж хэлэх үед намдсан. Энтэй адилхан бидэнд тийм эрх мэдлийг бий болгохын тулд бид өнөөдөр өөрсдийнхөө сонголтоороо бид яг амьдралынхаа эзэн болсон Есүсийнхаа энэ дэлхий дээр хэрхэн яаж амьдрах, Тэнгэрийн хаанчлал юуны төлөө өнөөдөр өрнөж байгаа юм, өнөөдөр амьуд төрсөөр байгаа юм, юуны төлөө явж байгаа тэрийг бид өнөөдөр ойлгож ухаарж олж мэдэх хэрэгтэй. Тэгээ тэрний дагуу бид амьдрахаар сонгох хэрэгтэй болж байна. Тэгэхгүй бол бид л аюултай. Тэгээд дэлхийг ноёлох дэлхийд ноёлж байгаа энэ төрлөх айдсаас Тэнгэрийн тэр үнэн хүч илүү хүчтэй байхгүй. Бүтээлээс илүү бүтээгч нь илүү хүчтэй. Дэлхий дээрх би өгнө өөрчилсөн. Дэлхий дээрх үннээс би болдог айдас гэж хэлж болно. Би ингэ биччихье. Илүү яг ингэх юм бол гоё харьцаа харагдаж байгааз. Дэлхийн үнэн за ингэчээ зүгээр. Дэлхий дээрх үннээс би болдог айдсуудаас илүү Тэнгэр дээрх тэр үннээс гардаг хүч эрх мэдэл чинь илүү хүчтэй байхгүй. Үнэн. Дэлхий дээрх үннээс илүү Тэнгэрлэг үнэн илүү хүчтэй. Яагаад тэгэхээр Тэнгэрлэг үнэн чинь өөрөө бүтээгчийн үнэн байхгүй юу? Харин дэлхий дээрх үнэн болохоор үнний хувьд үнэн. Гэхдээ эн чинь бүтээгчийн үнэн гэхээс илүүгээр зөвхөн бүтээлийнх нь л үнэн. Ямар үе дэлхий дээрх үнэн одоо илүү хүчтэй байх вэ гэхээр бүтээгч захирж байгаа тохиолдолд л үнэн. Энэ хизээ байсан бэ гэхээр эхлэл 3 дугаар бүлгээс өмнө л байсан. Өнөөдөр эхлэл 3 дугаар бүлгээс хойш бүтээлийн үнэн энэ дэлхий дээр ажиллаж байгаа шүү дээ. Эхлэл 3 дугаар бүлгийн тэр жимсийг идэхээс өмнөх дэлхий бүтээлийн үнэн чинь цэвэр яг бүтээгчийн үнэн байсан байхгүй юу? За ойлгоод сонсох хичээгээрэй. Тэгэхээр ийм л байсан. Тэгээ хамгийн сүүлд нь 27 дугаар ишлэлээр яалаа. За сонирхолтой бас нэг юм өмнө нь дандаа дагалдагч тэд дагалдагчд гэж ярьж явсан мөртлөө энэ дээр 27 дээр мэн гэж байгаа хүмүүс ирчүүд гайхаж эхэлсэн гэдэг. Дагалдагчийн байр суурь биш зүгээр нэг юм хүний байр суурь руу орчиж байгааз гайхаж. Яг дагаж байгаа эзнээ таниагүй хэмжээний тэр нэг юм байр суурьнд тэднийг эргээд доош нь буулгасан мэт. Тэдний айдсан. Тэгэхээр бид урагшилж ингэж ялж явах зорилготой шүү дээ. Гэхдээ мэдээж ухарна. Гэхдээ өнөөдөр энэ ухралт хүртэл зорилготой бас утга учиртай бас зорилготой байсан. Ягаад тэгэхээр эзний төлөвлөгөөн дотор явж исэн учраас. Тэгээд тэд нар юу гэж гайхлаа? Энэ сүүлийн хэсэг ингээ бүгдээр өнөөдрийнх хэсэг өндөрлөн. Тэд гайхахтаа
хүмүүс гайхаж дагалдагчд гэж хэллээгүй. Хүмүүс гайхсан буюу ирчүүд, англи дээр ирчүүд зүгээр хүмүүс гайхсан. Юу гэж гайхаж алмаарсан, биширсэн. Юу вэ гэхээр энэ ер нь ямар янзын хүн бэ? Нэгдүгээрт энэ хэн бэ? Энэ хэн бэ гэж гайхсан. Тэгэхээр өмнөх тэр би таныг дагъя гэдэг хэллэгүүд, эзэн гэдэг хэллэгүүд дутуу байсан байгааз. Тэгэхээр энийг хүртэл бид ойлгох хэрэгтэй шүү. Бид өнөөдөр мэдээгүй юм биднэрт асар их байгаа. Энийг одоо би яг өчигдөрхөн нэг пост би та нартай хуваалцсан санаж байгаа бол Facebook хуваалцсан нэг ийм зүйлийг би энэ байна штэ. Ямар нэг зүйлийг мэдэхгүй гэдгээ мэддэг байх нь, чадахгүй гэдгээ тэг хүлээн зөвшөөрч чаддаг байх нь уг мэдлэг чадвараа олж авах ихний алхам гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг мэддэггүй гэдгээ мэддэггүй нэгэн байвал эмгэнэл байхгүй. Би юу ч би бүх зүйлийг мэддэг гэж боддог хүн бол эмгэнэлтэй. Шин зүйлийг олж авах мэдхэд асуудалтай гэсэн. Тэгэхээр өнөөдөр хардаа бид юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр бид нар өнөөдөр 10 жил байна уу, 20 жил байна уу итгэлийн амьдралаар мундаг амьдэрдэг байсан учраас би өнөөдөр олон юм мэдсэн. Би өнөөдөр итгэлийн амьдралыг нэлээд мэдсэн шүү гэж бодож ийв бол бид нар шин юм ойлгож ухаарахад бид өөрөө саад болж байна л гэсэн. Өнөөдрийн хэсгээс харагдаж байна уу? Есүс дагалдагч нар хараа Есүсийн энэ байгалыг захирах гэдэг Есүсийн талыг нь тэд нар мдээгүй байсан байгаа зү. Өмнө нь юуг мэдлээ? За тэнд агуу гайхалтай номлол хийж исэн, мэрэгүү ухаантай, эрх мэдэлтэй номлолуудыг хийж исэн. За уйман өвчин гэдгээсэн. Эрүүл мэндийн тал дээр үнэхээр мундаг эзэн байна гэдгийг ойлгоцсон байсан. Чөтгөрүүдийг хөөж исэн. Тэгэхээр чөтгөрийн эрх мэдлээс илүү эрх мэдэлтэй эзэн гэдгийг тэд нар мэдэрсэн байна. Харин өнөөдөр байгалийн гамшиг, байгалийн хүчээс давсан эрх мэдэлтэй гэдгийг тэд нар өнөөдөр анх удаа мэдж байгаа байхгүй. Хэрвээ тэрийг өнөөдөр эднэр өмнө нь мэдсэн бол яах байсан мэдэхгүй. Арай ондоо. Ямар ч байсан өнөөдөр тэд нар мдээгүй байсан. Тэгэхээр бид нар Есүс хэн бэ гэдэг дээр бид үргэлж ирэл хайгуул хийх хэрэгтэй. Ариун сүнснээс асуух хэрэгтэй, Библиэс судлах хэрэгтэй. Библийн ишлэл болгоны цаана нь Есүсийн ямар төрхийг нь олж мэдэх вэ? Мэдээ гэсэн хүсэл байж ээж ариун сүнснээсээ залбирч Библиэс судлах хэрэгтэй. Үнэн төрхөнд нь ойртох дахиад нэг алхам. Есүстэй танилцахын тулд бид гуйж хайж догшсоор л байх хэрэгтэй. Хиний төлөө ингэж байгаа юм? Зүгээр нэг гой үйлчлэхийн тулд юм уу? Үгүй шүү дээ. Миний амнаас холбоотой байна шүү дээ. Өнөөдөр хараа л та. Тэд нар шинэ амьдралын гайхалтай үнэнг ойлгоогүй л байсан байгаа шүү дээ. Тэдний бий болсон шинэ амьдрал байгалыг хүртэл захирах хэмжээний шинэ амьдрал гэдэг тэд нар ойлгоогүй. Харин дараа нь ойлгосон шүү тэд нар. Одоо ингээд олон тохиолдлууд байгаа. За Паул ч гэсэн яалаа могоод хатгуулаад өхөөгүй шүү дээ. Могоо ч гэсэн өөрийнх нь хортойгоор бүтээгдсэн байгалийн байгаа зү. Гэх мэтчлэн тэд нар энэ үнэн ойлгосны дараа бол тэд нар өөр байх боломжтой. Гэхдээ ариун сүнстэй болсны дараа л тэд нар жинхэнэ эрх мэдэлтэй гарсан л да. Наан нь бол ариун сүнснээс хичнээн тэд нар мэдсэн мэдлгүүд нийлчлэлт ойлголтууд нь байсан ч гэсэн тэд Есүсийг цовдлогдсон дараа 3 хоногийн дотор яалаа бүгд цухтааж айж хаалгаа төгтсөн те. Дараагаар нь 3 хоногийн дараа Есүс амьлаад хаалгыг нь алдрын биеэрээ нэвт орж ирж тэнд өөрийгөө илчилсэн шүү дээ. Стефанд те өөрийнхөө сорвтой гараад дүрээд үз. Би бол сүнс биш. Би алдаршсан шин биетэй байна гэдгийг харуулахын тулд. Тэгээ нэгдүгээрт бол тийм байна. Бид үргэлж Есүсийн ямар хүч чадалтай гэдгийг нь хайсаар л байх хэрэгтэй. Гэхдээ юуны төлөө вэ гэхээр энэ дэлхий дээрх бид нар өөрсдийнхөө амьдралын төлөө зүгээр нэг юм шашинлаг мэдлэгийн төлөө бол энд хинт ч хэрэггүй. Хамгийн гол нь итгэлийн дагуу үйлддэг нэгэн л өнөөдөр Тэнгэрийн хаанчлалд орсон нэгэн гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ Иох хамгийн сүүлийн ишлэл энийг бүгдээр яриад энэ дээр гарна. Тэгээд 2 дугаарт нь салхи тэнгис хүртэл дуулууртай байсан гэж байгаа шүү дээ, тийм. За одоо харж байгаа энийг бүгдээрээ үзээд тэгээд дараагийн ишлэлтэй нь холбогдно. Өнөөдрийн энэ хэсэг дээрх нэг факт баримт нь юу вэ? Салхинууд тэнгис далай Есүст захирагдж байгааз Есүст өнөөдөр бидний амьдралын эзэн Тэнгэрийн хаанчлалын шин тэнгэр газар, шин Иерусалим гэдэг байгаа тэр шин тэнгэр газрын чинь эзэн хаан болох Есүст энэ дэлхий дээрх тэр дэлхийн хүчнүүд захирагдж байгаа. За энэ үнэн факт шүү. За одоо бүгдээр хамгийн сүүл энийг үзэхдээ ярина. Хамгийн сүүлийн ишлэл Иохан 8:30-аас 32 дээр
Урд нь би өмнөх хичээл Библи судал дээр ярьсан. Итгэгч хүн гэж байна. Итгэлийн амьдралд дагалдагч хүн гэж тусдаа нэг өөр хүн байна гэдэг юм ойлголт байхгүй гэдгийг би өмнөх Библи судал дээр ярьсан тий. Тэгэхээр яг энтэй холбогдолтой. Ямар одоо эн чинь бүгд дагалдагч нар байхгүй юу? Хэрв та өнөөдөр авралыг авсан итгэгч хүн бол таны амьдрал дагалдагчийн амьдралын төлөө дуудагдсан. Өөр дагалдагч биш, зөвхөн итгэгчийн амьдрал гэж байхгүй гэдгийг Есүс хэлдэг. За бүгдээрээ Иохан 8:30-аас 32-ыг уншийе. Ийн айлтахад түүнд олноороо итгэлээ. Есүст ихний шинэ амьдрал, итгэлийн амьдралын хамгийн ихнийх нь төлөв байдал. Тэр нь юу гэхээр Есүст итгэдэг итгэгч хүн. За ингээд зогсдог итгэгч хэрүү байвал энэ нэг бол ерөөсөө тэр хүн итгээгүй гэдэг шууд дүгнэлтэнд хүрнэ. Яагаад вэ гэхээр хэрүү итгэсэн бол тэр итгэсэн хүнийх нь итгэл дотор нь энэ дараагийн алхам нь угаасаа цаанаасаа дагалдахаар дуудагдсан. Та Эфес 2-ын 10 дугаар ишлэгийг хараарай. Энэ сайн үйлсийн төлөө л энэ өмнөх итгэл тэр аврал үнэгүй нэгүслүүд чинь бүгд өгөгдсөн. Биднээс үл хамаарч биднэрт үнэгүй аврал, гим нүглийн цагаатгал бүгд үнэгүй өгөгдсөн. Гэхдээ зоригтой. Тэр зориг нь юу гэхээр энэ дэлхий дээрх сайн үйлсийн төлөө. Бурхан аавыг сайн үйлсээрээ алдаршуулахын төлөөх энэ дэлхий дээр амьдрах амьдралын төлөө л аврал өгөгдсөн. Тэгэхээр яг энтэй адилхан. Иохан 8:30 дээр ийн айлтахад түүнд олноороо итгэвэ. За энэ хүртэл сайхан явдаг бид нар. 31-ээс энийг ойлгох хэрэгтэй. Энэ түрүүний хэлж байгаа дээр Эфес 2-ын 10 дугаар ишлэл. Есүс өөрт нь ийхүү итгэсэн юдэчүүдэд юу гэж хэлж ийм нэхэ дараагийн өөрсдийнх нь гарах ёстой итгэлийн дараагийн алхам төлөв байдлыг хэлж байна. Хэрв та нар үгэн дотор минь байвал гэж байна. Үгэн дотор минь байх буюу үгэн дотор минь амьдрал, үгэн дотор минь үгээр нь амьдрах, үгийг нь үйлдэж амьдрах гэсэн үг байхгүй юм чинь. Үгийг нь үйлдэж амьдрал. Гэхдээ хэрв гэж байгаас нөхцөл байгаа. Хэрв энийг энэ дотор хийхгүй бол бид өөр төлөв байдал шилжнэ гэсэн. Одоо хардаа хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр буюу жинхэнэ гэсэн үг. Үнэн жинхэнэ гэсэн үг. Тэгэхээр худал нь байна гэсэн үг байхгүй юу? Үгэн дотор минь байхгүй бол, үгэн дотор минь амьдрахгүй бол, үгийг нь судалж ойлгож жинхэнэ үгнийх нь үндсэн утгыг нь ойлгоод тэрнийхэн дагуу хэрэгжүүлж үйлдэж хэрэг амьдрахгүй бол энэ үнэн биш, худлаа болно гэсэн үг. Анханасаа худлаа байсан гэсэн үг. Эсвэл тэнд одоо юу гэдгийг тэнд мэхлэлт явагдаад тэнд шүдэ хавирах тэр хувь тавилан руу орно л гэсэн. Тэр теологийн маргаан яах вэ? Бид өнөөдөр өөрсдийнхөө зүйлэл ярьж байгаа учраас. Тэгээд хэрв та нар үгэн дотор итгэсэн хүмүүс хэлж байгаа шүү дээ. Итгээгүй хүмүүс хэлээгүй. Итгээгүй хүмүүс энэ боломжгүй угаасаа. Зөвхөн итгэсэн хүмүүс л боломжтой. Ариун сүнстэй хүмүүс. Тэгээд хэрв та нар үгэн дотор минь байвал гэхдээ итгэсэн гэж бодож байгаа хүмүүсүүдэд бас хэлэгдэж байгаа юм шиг ойлгоод шүү дээ. Гэхдээ итгэсэн гэж бодож байгаа мөртлөө итгээгүй хүмүүс байвал энийг үйлдэж чадахгүй байхгүй юу? Тийм учраас дундаасаа гараад явна. Тийм учраас авралаа алдаж байгаа юм шиг энэ байдлууд чинь энэ чуулганд болоод байгаа чинь тэр байхгүй юу? Анханасаа итгээгүй мөртлөө итгэсэн гэж бодож явсан хүмүүс байгаа. Тэгэхээр хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд байна гэж байгаа зү. Худлаа дагалдагч биш, үнэн дагалдагч нь л зөвхөн үгийг нь үйлдэж амьдэрдэг. Тэгэхээр үгийг нь үйлдэхийн тулд үгийг нь судлах хэрэгтэй болж байгааз судлахтаа зөв судална гэсэн. Нөгөө хам сэдв анх хэлэгдсэн зорилго. Тэгэхээр чуулган энд байгаа. Библийн сургуулиуд байдаг, чуулган байдаг, хамтаараа эсийн бүлэг библи судлалууд чинь энд л хэрэг болдог байхгүй юу? Дагалдагчд байна. За одоо чааш нь хардаа. Үнэхээр миний үгэн дотор минь байвал та нар үнэхээр миний дагалдагчд байна. Тэгээд дараагийн алхам, дараагийн төвшинг хардаа. Тэгээд та нар буюу тэр үнэн дагалдагч нар чинь үннийг ойлгоно гэж байгаа зү. Энэ ямар үнэн бэ гэхээр Библийг судлаад мэддэг үнэн биш шүү. Энэ өөр үнэн. Ямар үед бий болдог үнэн гэж зөвхөн үгийг нь анх судалж мэдсэн үгийг нь амьдралдаа үйлдэж хэрэгжүүлж үүний дотор амьдарж байгаа тэр үед дараагийн төвшин байдалд л ойлгогддог, илчлэгддэг үнэн багхгүй юу? Түүнээсээ зөвхөн Библи судлаад номлол сонсоод ойлгогддог үнэн биш. Үйлдэх үед, хэрэгжүүлэх үед ойлгогддог үнэн. Дараагийн төвшин үнэн гэсэн. Энд чинь нөгөө бор хоолч юм багхгүй юу? Үйлдэх үед илчлэгддэг үнэн Библийн дараагийн одоо илчлэлүүд гэсэн. Тэгэхээр тэр үнэн бид нар ойлгоход дахиад дараагийн төвшин рүү бид нар яваачдаг. Тэр нь юу вэ? Тэр хэрэгжүүлэх үед ойлгосон амьдралын нөхцөл байдал донд хэрэгжүүлэх үедээ ойлгосон үнэн нь бид нарыг энэ амьдрал дээрх гав гинж хүлээс буруу ойлголтуудаас бид нарыг буруу
хүлээлт худал хуурмгаас биднийг чөлөөлдөг. Тэгэхээр хэрүү энэ шатыг дамнахгүйгээр энэ чөлөөлөлт бий болохгүй. Тийм учраас өнөөдөр чуулганд чөлөөлөлт байхгүй байгаа нь энэ баггүй. Есүсийн номлолуудыг асар гой гайхалтай тэр Бурхны иш үзүүлэгч, Бурхны хүмүүсүүдийн номлолыг бид сонсчоод үйлддэггүй учраас бид дагалдагч нь биш байгаад байна. Дагалдагч нь биш учраас зөвхөн жинхэнэ дагалдагч нар л ойлгох тэр амьдралын үннүүдийг бид ойлгож чадахгүй байна. Тийм учраас амьдралын үннүүдийг хэрэгжүүлэх үед үнэн дотор байх үед ойлгогддог үнэнг нь бид ойлгоогүй учраас тэр ойлголтоос л гардаг чөлөөлөлт нь байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн хэсэг дээр ямар үнэн байгаа вэ? Байгаль ертөнц бүтээлийг захирагч нь Есүс гэдэг энэ үнэнг дагалдагч нар өнөөдөр ойлгосон байгаа байхгүй юу? Өнөөдөр бид нар энэ видеог үзэж байхдаа эсвэл Библийн энэ хэсгийг ингээд судалж байхдаа энийг бид нар ингээд ойлголоо шүү дээ. За яг адилхан. Гэхдээ энэ дагалдагч нар тухайн завин дээр байсан ойлголтыг бид нар ойлгоогүй байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг нь тэгээд үгэн дотор байвал та нар үннийг ойлгоно гэж байгаа. Энэ хоёр дахь үннийг бид ойлгоогүй байгаа шүү дээ. Яг энэ зүйлийг бид амьдрал дээр хэрэгжүүлэх буюу яг амьдрал дээр бидний аюул бидний нөгөө айлгах төрлөх зүн буюу бидний яг бодиттой аюул ирэх үед бид нөгөө хоёр үнэн буюу Есүсийн хаанчлалд дор бид нар байгаа. Есүсийн төлөөлөгч нар, Есүсийн Тэнгэрийн хаанчлалын зорилго буюу бусдын амийг аврах нөгөө Самар эмэгтэй дээр хийсэн те үхэгсдийг, гим нүгэлтэй хүмүүсүүдийг аврахаар би ирсэн. Энд чинь Бурхан аавын хүсэл. Тэгэхээр энэ Тэнгэрийн хаанчлалын зорилго болох бусдын сүнсний авралын төлөөх хэлбэр нь хамаагүй шүү. Янз бүрийн хэлбэр гэж болно. Спорт, урлагийн, одоо хууль муу, улс төр гэдэг таны хэлбэр ямар ч байдалтай байж болно. Хамгийн гол нь гол зорилго нь үхэгсдийг л амьлуулах Тэнгэрийн хаанчлал энэ зорилго дотор бид нар явж байгаа цагт бид нөгөө нэг бидний амьдралд яг тийм аимшигтай айдас ирэх үед, яг аюул ирэх үед, яг энэ завин дээр болсон үйл явдал шиг амьдрал эдийн засгийн, эрүүл мэндийн, одоо харилцааны, улс төрийн одоо юуны байдгийг энэ байгалийн гамшиг одоо юу байдгийг тийм аюулууд ирэх үед бид нөгөө үнэндээ итгэж одоо Есүсийн хэлсэн айхгүй хэлсэн шүү дээ Есүс. Та нар юунд айна вэ? Яагаад итгэхгүй байна вэ гэдэг энэ асуултанд бид нар зөв хариулах буюу бид айхгүй. Яагаад тэгэхээр би эзний бүтээлийн энэ айлгаад байгаа юм чинь дээр нь байгаа эзний эрх мэдэл дор эзний төлөвлөгөөгөөр би энэ дэлхий дээр амьдарж байна гэдэг тэр үнэнгээ мэддэг учраас би айхгүй. Тэгээд намайг миний захирагч, миний амьдралын эзэн бол Есүс учраас хэрэв би үхэх ёстой бол үхсэн ч хамаагүй энэ төлөвлөгөөний дагуу. Тэгэхээр миний амьдралч эзнийх, үхэлч эзнийх учраас би юунаас ч айхгүй, би эзэндээ итгэж байна гэд шуурганы өдөөс зогсож байгаа цагт яах вэ гэхээр бидний итгэл тухайн салхи тэнгисийг зэмлэх байхгүй юу? Бидний дотроос ариун сүнс Есүсийн сүнс өөрөө зэмлэнэ. Тэнгэрийн хаанчлал эцгийн баруун гар талд бодиттой алдрын биетэйгээ сууж байгаа Есүс эзэн өөрөө зэмлэнэ. Тэр үед бид нар нэг үнэн ойлгоно. Бодиттой үнэн, зөв толгоогоороо мэдэх биш. Тэр үнэнг чинь л ойлгож явах үед бид нар чөлөөлөлт бий болно. Тэгэхээр бид юунаас айхаа болно? Ямар ч биднийг айлгах, хянах, итгэлгүй байдалд хүргэх тэр айцыг бий болох амьдралын шуургууд ирэх үед бид юунаас ч айхгүй. Яг Петр, Яаков, Иохан те нөгөө нэг Есүсийн амилсан дараагаар нь Үлс номноор гардаг те Есүсийн нэрээр та нар нэрийг битгий тунхаглаж хэлэх үед урд нь айгаад хаалгаа түгжиж исэн Петр, Яаков, Иохан эднэр яалаа. Би орчлон ертөнцийг бүтээгч эзний нэрийг эзнээс би айх уу? Эсвэл би та нараас айх уу? Та нар өөрсдөө шүүцгээгээд үргэлжлүүлэн тунхаглах болно гэж явдаг штеп. Тэгэхээр өөр нэг энэ дэлхий дээр байгаа нэг аимшигтай үнэн яг үнэн л дээ аимшигтай. Гэтэ тэрнээс чи илүү үнэн, илүү хүчтэй үнэн бид харж ойлгож мэдэрч амтлах цагт л бид энэ дэлхийн үнэнгээс дээр нь гарна гэсэн санаа өнөөдөр ерөөдөө энд л сурахын тулд Есүс өнөөдрийн завин дээр үйл явдлын үед унтж исэн болж таарж байгаа байхгүй юу? Ерөөдөө бол. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр залбирая. Юу залбирах вэ гэхээр юуг залбирах вэ гэхээр энэ байна хар та. Бид энийг хүсэж байгаа те бидний амьдралд гайхамшиг бий болоосай.
тухайн аимшигт шуурга байтал Есүс намд гээл зэмлэхэд л 1-2 секундын дотор тэр аимшигтай шуурга тэр үүл мүл бүгд байхгүй болоод 1-2 цагийн дараа гэж яриаггүй шүү дээ. Тэр дорой тэр даруй бүх үүл байхгүй болоод бүх салхи хумигдаал бүх давлгаа намжиж байгаа тэр үйлдэл тэрхэн даруй бий болж байгаа байхгүй. Энэ чинь гайхамшиг. Энэ гайхамшиг бид хүсэж байгаа. Бидний эдийн засгийн амьдрал дээр, эрүүл мэндийн амьдрал дээр, харилцааны амьдрал дээр, улс төрийн амьдрал дээр, бодиттой байгалийн аюултай нөхцөл дундах амьдрал дээр хүсэж байгаа. Энэ хүсэл маань хизээ биелэх боломжтой вэ гэхээр бид Есүсийн энэ дэлхий дээр амьдрсан тэр амьдралыг бид өөрийнхөө амьдрал болгосон цагт байхгүй. Ингэж хэлэх үед хүмүүс за цуглаанд нь би үйлчилж чадахгүй би надад өөр хүсэл байна. Миний амьдралын хүсэл өөр байна гэж та бодогдчихвол зөв бодол. Гэхдээ та буруу дүгнэлт хийх гээд байна. Ямар дүгнэлт вэ гэхээр чуулган чинь Тэнгэрийн хаанчлалын тэр бүрэлдэхүүнүүдийн зөвхөн нэг нь шүү дээ. Гэтэ гол хэсэг нь л дээ. Гол хэсэг нь. Хамгийн гол Тэнгэрийн хаанчлалын тэр байнууд чинь юу гэхээр нийгэм байхгүй да. Тийм учраас та өнөөдөр нийгэмдэр та ямар хүсэл зорилго, ямар ирээдүйн төлөвлөгөө зохиогоод явж байгаа чинь тэр хүслийг чинь бурхан танд өгсөн байхгүй да. Тийм учраас тэр хүслээ бид одоо харин зорилго нь өөр. Тэрний юу гэхээр би энэ дэлхий дээр сайхан амьдрах, эрүүл амьдрах, би өнөөдөр зовлонгүй амьдрах, би өнөөдөр аз жаргалтай амьдрах, үр хүүхдээ өсөхгүй, цангахгүй, өвчин зовлонгүй амьдрах, нэр хүндтэй амьдрах гэдэг энэ зорилго чинь л Тэнгэрийн хаанчлалын төлөө болж байгаа юм. Гэхдээ таныг гомдоохгүй, бидний гомдоохгүй. Тэнгэрийн хаанчлалын төлөө явж байгаа цагт таны тэр зүрхэнд хүслүүд чинь хэрэгжинэ. Нэмж өгөх байхгүй. Тэр нэмж өгнөхөөс илүүгээр тэр зорилгын төлөө явж байхад чинь замд нь угаасаа аянда та өөрөө ч мдэггүй байхад ороод ирнэ. Гэхдээ та чиглэлээ өөрчлөж хэлээгүй. Та одоо жишээ нь юу байж болох юм? Хэрвээ чатаар бичиж болдог бол та бүгд маань нэг хүн нь юугаар бичүүлэх гоё те. Одоо та амьдралынхаа зорилгоо нийгэм дээрх амьдрал, чуулганд үйлчлдэггүй нэг хүн нийгэм дээрх миний амьдралын зорилго энийгээд явж байгаа нэг ганцхан үйлбэр ч юм уу бичвэл тэрэндээ ярьж болж байна. Одоо чинь юу байж болно шүү дээ. Дууны урлаг одоо voice явж байгаа шүү дээ. Voice Mongolia явж байгаа. Дууны урлагийн салбарт гарах хүсэл тэгээд давхар юу нөгөөгдсөн, талант нөгөөгдчихсэн. Гоё дуулдаг. Тим хүн байлаа гэж бодъё л да, итгэгч хүн. Гэтэл эн чинь хүртэл эзний зорилго шүү дээ. Ямар зорилго байх вэ? Тэр гоё хоолой байна. Тэр гоё хоолой чинь хамгийн ихнийхэн зорилго нь эзнийг алдаршуулахын тулд өгөгдсөн. Гэтэ эзнийг алдаршуулахын хажуугаар нийгэм дээр тэр хоолойгоор эзнийг алдаршуулж болно. Хоолойгоор ямар үед алдаршуулна гэж хэрв та дуучин болоод тэгээд Монголын ямар ч иргэн таны дууг чинь сонсох дуртай, таныг хүндэлдэг мөртлөө таныг итгэгч биш гэж мэддэггүй бол та эзнийг алдаршуулж байгаа нэг юм биш гэсэн үг байхгүй. Таны үйлсийг чи хараад таны бүтээлийг чи харангуут л энэ хүн чи итгэгч хүн шүү дээ гэдэг тийм бодол төр хэмжээний л та ямар нэгэн байдлаар л өөрийгөө илэрхийлдэг л байвал та эзнийг алдаршуулна гэсэн нэгдүгээр. Тэгээ чаашлаад юу болох вэ? Ямар ч хүн таныг итгэгч хүн гэдгийг чи мэддэг байгаа цагт л та би бол Есүсийн төлөө би энэ дууг дуулъя гэж хэлэхгүй байсан ч гэсэн ямар ч дуу дуулсан эзэн алдарших байхгүй. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар ямар ч газар талбар дээр гарсан та Есүсийн хүчээр Есүсийн нэгүслээр би өнөөдөр ийм гой хоолойтой байна. Ингиж би та Монгол ард түмэн та бүгдийг хайрлах хүсэл маань байна ч гэдэг юм одоо ариун сүнс тань зааж өгнө угаасаа. Тэгэхээр энэ зүйл ярьж байгаа ерөнхийдөө. Их сургуулийн багш гэдэг хүн Гармаа Нандин гэдэг хүн хэлсэн байна те. Тэгэхээр багш гэдэг хүн бол үнэхээр Библиэлд асар гоё зүйл, асар ойлгомжтой зүйл шүү дээ. Одоо өнөөдөр Есүсийн завин дээр байгаа товчхон ярихад те завин дээр байгаа энэ дагалдагч нарын чинь багш нь Есүс Раби гэж байгаа. Эднэр бол шав буюу дагалдагч шав гэдэг энэ хоёр хүч нь нэг үг байхгүй юу? Одоо disciple англиэр одоо еврей грекээр ямар үг вэ харж болж байна. Гэхдээ эн чинь Есүс чи өөрөө энэ дэлхий дээр өөрийг нь дагах, өөрийг нь дүр төрхийг нь хуулбарлах гэдэг юм уу, нарны гэрлийг сар ойлгоод дэлхийг гэрэлтүүлдэг шиг тэр саранд ойлгох хэмжээний тэр юугаа ивэл өрөөлөө те тэр гэрлээ саранд эхэлж тусгаж байгаа ихний үйлдэл байгаа сте. Тэгээд тэрийг ойлгоод дэлхий рүү сар
нарны гэрлийг цацраана. Гэхдээ бид шүн харахтаа нарыг хардаггүй те. Юу хардаг вэ гэхээр зөвхөн сар гэрэлтэж байгаа юм шиг харна. Хэрвээ саяны энэ сар өөрөөсөө гэрэлтдэг вэ? Нарны туяаг ойлгодог гэдгийг мэддэггүй хүн бяцхан хүүхэд ч юм уу байлаа гэж бодоход сар өөрөө гэрэлтдэг гэж харна. Тэгээд сарыг алдаршуулна. Тийм бооз. Гэхдээ цаанаасаа нараа гэрэлтүүлж байгаа. Гэхдээ тийм учраас багш нарын үүрэг юу вэ гэхээр за итгэгч биш хүний хувьд ярихаас илүүгээр итгэгч хүний хувьд юу ярих вэ гэхээр бид заахтаа үнэнг заана гэсэн үг шүү дээ. Үнэнг. Энэ дэлхийн боловсролын системний үнэнг биш. Энэ боловсролын системийн цаана байгаа тэрийг бүр ингээд давчгсан төрүүлээд явж байгаа тэр Библийн үнэнг заана. Гэхдээ бид мэрэгэн ухаантай байж чадна шүү дээ. Могоо шиг мэрэгэн ухаантай гэж байгаа. Дагтаа шиг гимгүү буюу бид боловсролын системд би заавал дэрслэхгүйгээр та багш хүн мэрэгэн ухаантайгаар та Библийн үнэнг заах боломж байгаа. Хэрвээ та итгэгч хүн мөн л бол ариун сүнс танд үнэхээр зааж өгч чадна. Энийг багш хүн бол тэр тусмаа Монгол ер нь аливаа улс үндэстний нийгмийн хамгийн чухал зүйл шүү дээ. Уг нь хамгийн ихнийх нь эцэг их. Тэгээ эцэг их тийм чадваргүй бол дараа нь багш ордог үсттэй. Тэгэхээр ингээ гих мэтчлээ ингээд тэгээ дараагаар нь тэдгээр хүүхдүүдийн одоо чуулганы багш хүн бол их сургууль гэдээ ярих юм бол тэр чинь бүр нөгөө нэг бүр амьдралын тэр бүр дараагийн төвшний чадварыг заах гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд яриул асар их юм байна те. Тэгэхээр бүрэн боломжтой. Тэгээд дунд нь ямар нэгэн байдлаар те тэр үнэнг заагаад та угаасаа Есүс итгэгч гэдгээ илэрхийлэхгүй байсан ч гэсэн аяанда та гэрэлтэд ирнэ. Таныг сар ямар гоё юм бэ? Тэдгээр хүмүүсүүд чинь амьдралд харанхуй шүү дээ. Бурхангүй хүмүүсүүд харанхуй оюутнууд байгаа. Тэр үед таны анхаарал тавьж байгаа, таны тэр нэг юм шударгаар дүн өгж байгаа, шударгаар харилцаж байгаа хүн болгоны онц сурж байгаа, муу сурж байгаа, танд таалагддаггүй хүн ч бай, таны эсрэг юм хийсэн хүн ч бай, бүх оюутантай шудраг харилцаж байгаа гэж хараад харанхуй шүн дундах гэрэл мэт сар та гэрэлтэх байхгүй. Тэр үед нь ямар гоё багш вэ гэх тэгх үед нь магадгүй ингээд годомжинд явж байгаа та багш амхээр мундаг шуугаж хэлэх үед нь та боломжтой орж ирж байгаа учраас тэр үед нь та багш нь нарны гэрлийг надаас гэрэлтэж байгаа юм биш ээ. Багш нь зүгээр сар юм аа. Нарны гэрлийг би ойлгод юм аа. Инээс илүү агуу чамд хүртэл боломжтой ч гэдэм юм. Ингээд та тэр нэг юм Библийн тэр үнэн гэрүү ариун сүнсний хүчээр ингээд сайн мэдээний тэр анхны имийг нь хийх боломжтой ч гэдэм юм. Ийм маягаар. Ингэж нөгөө нэг бид нар талбар болгон дээрээ Тэнгэрийн хаанчлалын том зорилго болох тэр оюутнуудын авралын төлөө алхмуудыг хийн штэ. Тэгээд та аврах албагүй. Та нэг чуулган руу чиглүүлээл. Тэгээд тэр чуулган дээр ариун сүнс өөрөө бүх хүмүүсүүдийг хянж байгаа, бүгдийн дээр эзэн бүгдийг нь мэддэг учраас, бүх хүний зүрх сэтгэл дэх асуудлыг мэддэг учраас та тэгэл явуулахад заавал өөрийнх нь цуглаан биш зүгээр хаан чамаагүй голон зүг урсгалынх те олж өгөө зуучлаад тэгэхгүй та тэр урсгал дээр дахиад ариун сүнсний бурхан Есүсийн өөрийнх нь хүн байгаа. Бөөхөө шиг аваад үргэлжлүүлэл явна. Тэгэхээр Тэнгэрийн улсад очих үед анхны үрийг нь та тарьсан байвал гоё үстэй. Тэнд шагнал яригдэн шүү дээ бас. Тэгэхээр ийм л зүйл ярихыг хүсэж байгаа нь тэр одоо амьдралын тэр шуурга, амьдралын тэр аимшигтай үннүүд, бодтой үннүүдийг давах ганц хүч нь юу гэхээр бүтээгчийн эрх мэдлийг л тээсэн цагт. Тэхийн тулд бид бүтээгчийн төлөвлөгөөний дагуу амьдарч явах хэрэгтэй. Хэлбэрүүд нь янз бүр байж болно. Гэхдээ миний амьдралын эзэн учраас үхлийн маань эзэн ч гэсэн эзэн шүү дээ. Хизээ үххийг эзэн мэдж байгаа. Тийм учраас бид жаргалж авах хэмжээний одоо эзнийхээ дор байх хэрэгтэй. Зовлон ирэхэд ч гэсэн эзнээсээ ирж байгаа. Зовлон ч хүртэл цаанаа зоригтой. Тийм учраас бүгд хамтдаа юуг залбирах вэ гэхлээр Тэнгэрийн хаанчлалын хааныга хинбэ гэдгийг байж болох бүх талбар дээр таньж мэдье. Хааныхаа. Хоёрдугаар Тэнгэрийн хаанчлал юуны төлөө оршдог вэ гэдгийг олж мэдье. Маш бодтойгоор. Тэгээ та тэр олж мэдсэн тэр зорилгыг та өөрийнхөө амьдрал дээрээ бид нар хөрвүүлж та өөр юм сүлж хэлбэрээ олъё. Энд ариун сүнс та хоёрын асуудал яригдана. Та хоёр өөрсдөө зүрхэндх хүслээ, чадвараа авьяасаа одоо байгаа талбар дээрээ та хэрхэн яаж хэлбэржүүлэх үү? Тийм учраас өдөр болгон та ариун сүнстэйгээ явж байгаа цагт л энэ зүйл хэрэгжиж штэ. Түүнээсээр та яг талбар дээр байгаа учраас жинхэнэ сатааны хаанчлал дунд байгаа штэ. Тийм учраас тэр дунд сатааны хаанчлалыг ялсан нэгний сүнстэй л та тэр дунд цөмөлж чадна гэсэн. Тэгээд эрх мэдэлтэй амьдрна. Тэгээд хааныгаа хоёрдугаар Тэнгэрийн хаанчлалынхаа дүрм журм, гуравдугаар Тэнгэрийн хаанчлалыг хэрхэн яаж ажилтдаг тэр тогтолцоо.
Тэгээ ер нь Тэнгэрийн хаанчлалыг тойрсон асуудлуудыг бид нэр олж мэдж судлах нь бидний амь настай холбогдолтой байна. Авралтай холбогдолтой байна. Авралтай. Яагаад вэ гэхээр аврал алдагдахгүй гэж ярьж байгаа үнэн. Та яг аврагдсан хүмүүс бол. Гэхдээ аврагдсан хүний чинь өөрийн энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилго нь өөрөө Тэнгэрийн хаанчлалын аврагдсан нэгнийхээ дүр төрхөөр амьдрах зорилготой шүү дээ. Шууд бид Есүсийн баруун талд хажууд байсан хүн шиг л итгэл Тэнгэрийн улс руу явчихаг бол бид энэ дэлхий дээр амьдарж байгаа бол бидний тийм хэрэгцээ байгаа л гэсэн. Тийм учраас бүгдээрээ би зайлшгүй Тэнгэрийн хаанчлалын хааныгаа, Тэнгэрийн хаанчлалын зорилго, Тэнгэрийн хаанчлалын дүрмийг бид судлах хэрэгтэй. Тийм учраас Матай номон дээр Тэнгэрийн хаанчлал гэдэг үг 50 орчим удаа хэлэгддэг. Одоо ингээд цаашаа үзэх юм бол байнга Тэнгэрийн хаанчлалын талаарх зүйрлүүд байгаа. Тэр олон зүйрлүүдээр бид Тэнгэрийн хаанчлалыг улам илүү таньж мэднэ. Тийм учраас үргэлжлүүлэн хамт байцгаая. Тэгээд дараагийн цаг хүртэл түр баяртай. Анагаахын сургуулийн анатомийн багш гинэ. Вау, анатом гэдэг чи хар та. Нөгөө анагаах ухаан. Энэ бидний эдис, энэ Библиэлтэй ариун энэ анагаах ухааныг, анатомыг бүтээсэн тэр бүтээгч чинь өөрөө та хэрэг гармаа нандин гэдэг хүн та итгэгч хүмүүс бол таны дотор анагаах ухааны тэр анатомыг чинь бүтээсэн эзэн өөрөө байгаа шүү дээ. Тэгэхээр та ариун сүнснээс асууж, ариун сүнстэйгээ хамтарч хичээлээ заавал судлаа хийвэл Монголоос ч гэсэн анагаах ухааны талбар дээр шин нээлт хийх докторууд гарч ирэх боломж байгаа шүү дээ. Шинжлэх ухаан үргэлж бүтээлийн араас явж байгаа шүү дээ. Бүтээгч эзэн өөрөө шинжлэх ухааны нээлт хийсэн хүмүүсүүдийн бүр өмнө нь байгаа, төрүүлчихсэн байгаа. Тэгэхээр тэр агуу бүтээгч таны дотор байгаа бол гэхдээ та өөрөө таал мэднэ те. Тэгэхээр байгаа болвол үнэхээр гоё амьдрал байна, амжилттай. Тэгээд дагалдаад нөгөө амжилтууд ч орж ирнэ, нэр хүнд нь угаасаа орж ирнэ. Гэхдээ бидний зүрхийг эзэн мэдж байгаа учраас эзэн таныг яг мэдж байгаа. Яг мэднэ. Энэ хүн өөрийнхөө алдрын төлөө, эрх ашигын төлөө яваагүй, Тэнгэрийн хаанчлалын төлөө явж байгаа гэдгийг мэдэх учраас тийм хүнд л аюулгүй нэгэнд л эзэн дараагийн төвшний нэр алдрыг нь өгөх боломжтой шүү дээ, тэ. Тэгэхээр аюултай юм уу биднэрт гай болохоор бол тэр нэр алдар биднийг бүдрүүлэхээр бол эзэн өгөхгүй гэж би итгэж байна. Өгөхгүй байсан ч дээр шүү дээ. Бид тэгэж төөрмөргүй шүү дээ. За тэгэхээр ингээ яриад байдаг, тэ. Тэгэхээр бүгд хамтаа залбирая. Саяны зүйлээр залбираад өндөрлөё. Эзэн бурхан минь энэ цагийн төлөө талархъя. Тэгээд үнэхээр энэ дэлхий дээр бид яг бодиттой аюул дунд, бодиттой сонголтууд, бодиттой мэхлэл, ятгалган дунд бид амьдрсаар байдаг. Бид танигуугаар нэг л өдөр амьдрахад, нэг цаг л амьдрахад бид энэ дэлхийг биднэр рүү орилж эхэлдэг. Бидний мах бод орилж эхэлдэг. Бидний хуучин хүний дуу хоолой, хуучин хүний оюун ухааны ажиллагаанууд хүртэл орилж эхэлдэг. Тийм учраас л байнга тасралтгүйгээр эзэн таны ариун сүнс дотор тантай хамт алхах тэр тасралтгүй залбирах тэр сэргэг байдал донд явахгүй бол эзэн минь бид аюултай байдал донд орж биднэр лөө өнөөдрийн хэсэгдэр байсанчлан тэр энэ дэлхийн амьдралын шуургууд биднийг занал хийлэх болно. Тийм учраас эзэн та надтай буюу таны ариун сүнс надтай үргэлж нэг завин дотор хамт байгаа гэдгээ санаж тэгээд итгэж юунаас ч айхгүй явхад минь та туслаарай эзэн. Тэр итгэлийг, тэр мэдлэгийг та бидэнд өгөөч. Тэгээ мэдлэгийнхэн дагуу бид үйлдэхэд та биднийг чөлөөлөх тэр шин төвшний үнэнг биднэрт заанаа, ойлгуулна гэсэн. Тийм учраас таньда даатхан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За энэ цагийн төлөө талархъя. Дараагийн цагаар дахин уулзтлаа баяртай. Нөгөөдөр гэж төлөвлөж байгаа. Тэгээд санахтаа таавал шалгам үйлчлэлийн маань төлөө залбирж өгөөрэй. Залбирдаг хүмүүстэй хамт үнэхээр баярлалаа. Дараагийн цагаар дахин уулзтлаа. Түр баяртай. Үргэлжлүүлэн дараагийн төвшнөр байгаа гарахын төлөө товчоо дараад пауз стоп товчоо дараад гол зүйл чи эхэлж байгаа шүү. Номлол энэ цагаас илүүгээр. За тэгээд дараагийн цагаар дахин уулзлаа. Түр баяртай. За шалгам.